Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. The Cakes podcast-ийн ээлжид дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. За тэгээд шинэ дугаараа хүлээж авахд бэлэн байгаа сте. Өнөөдөр бид нэр айгу онцгой зочинтой байгаа. Тэгээд та нарт бол бид нэр бас YouTube сувгаар энэ талаар бол мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд үзэгчдээс ч гэсэн зөндөө өөр их асуултууд ирсэн. Тэгээд хоёулаа зочноо танилцуулъя. За өнөөдөр манай студид зарим хүмүүсийн мэдэж байгаа Ханзо буюу Диди Монголын анхны гей баарыг ажиллуулж байсан зургаах байгаа. Мөн зургаах маань бас юугаараа маш их алдарсан бэ гэвэл манай LGBT нийгэмлэгийг одоо Монголд урагшлах том одоо хүчин нөлөөлөгч байсан. Ялангуяа өөрийнх нь блогоороо мөн бас Homo Liber гэдэг ном гаргасан байгаа. Тийм болохоор ер нь бол Азхурд 15,000-аар интер ном 9,900-аар авах боломжтой байгаа шүү. Тэгээ дэмжиж байгаа бол бас номыг авах хэрэгтэй. За тэгээд хүмүүс бол яг мэдж байгаа нь бол Ханзо буюу DDHZ тий. Яа тэр урт нэр ингээ богиносоор байгаад Диди болцсон юм байна. Тэгээ хүмүүс ингээ багсгаад идэм шиг байна. Тэгээд Диди буюу Ханзог ажилладаг баг 2012 оноос хойш одоо Монголд анхны одоо бас нэг гей бар нэгдсэн байгаа тий. Тэгээ ингээд ер нь бол эхлээд бол диско клуб байсан гэж сонссон тий. 2012 оноос эхлээд үйл ажиллагаанд тасралтгүй яваад өнөөдөр ч гэсэн бас ажиллаж байгаа. За бас бид нэр бас зочноо танилцуулахын тулд мэрэгжил эднэрийн бас би сонирхмаар байна л да. Ягаад тэгэхээр Японд бас боловсрол эзэмшсэн. Яг ямар мэрэгчлэр та төгссөн тий. Тэр талаараа бас ярьж өгөөч. Би ч яг 98 онд Японд нөгөө Монбошогийн тэтгэлгээр явж байсан. Тэгээд тэнцэнэ Хитоцубашигээд сургуульд эдийн засгийн мэргэжлэр бакалавр магистра хамгаалаад тэгээд тэрнийхээ дараа тэнцэнэ банк Deutsche Bank City Bank гэдэг хөрөнгө оруулалтын банкнд ер нь 7 орчим жил ажилласан. Дид захирал хүртэл төвшөнд орж байсан. Тэгээ би бас нэр зургаахыг амар магтмаар байна. Ягаад гэвэл нэг хэдэн фактуудыг л уншаад өгье. 10 жилдээ дүнгээр ангидаа тэргүүлж байсан. Тэрийг ч одоо ханаас мэдсэн. Яг таны блогоос л авахгүй дээ. Тухайн үед хамгийн их өрсөлдөөнтэй байсан эдийн засгийн сургууль шалгалт өгөн эхний 3 байранд орсон. Япон улсын Монбошогийн шалгалтанд орох аж хамгийн шилдэг гэгдэг 40-50 хүүхэдтэй өрсөлдөн стипенд аван явах болох. Японд очоод өрсөлдөөн нь шалгалт өгсөн хүний 16-аас 25 хүний нэг нь л тэнцдэг гэх хамгийн нэр хүнд бүхий их сургуульд орсон. Тэнгүүдээ сургуулаа төгсөнгүүтээ 4,000 өрсөлдөгчөөс 3 хүн тэнцдэг олон улсын хөрөнгө оруулалтын банкнд ажилласан. Би наач нэг баах нөгөө гомдол бичгийн тулд юу бичсэн шүү дээ тий. Баар ажиллах ямар хэцүү байдаг тий. Монголд ирсэн чинь ямар хэцүү юм бэ тий. Уг нь бол би заавал энэ ч яриад ингээд тэр нэг хэдэн цагдаа нартай ч юм уу хэдэн согтун хүмүүстэй ингээд зурлаад яваад ах хүн биш юм шүү гэсэн маягийн нэг гомдол бичсэн нэг тэр юм байна. За тэгээс асуумаар нь ер нь та нийт хэдэн хэрэг Америк доллар ер нь босгож исэн бэ? Тэр чинь нэг юм болгоноос өөр л доо. Яг хөө томоохон хийжсэн дээрх юм бол жишээлбэл нэг Sumitomo биш банкных яг нөгөө дампуурч авах үед $3 тэрбум босгож өгчсэн. Daiwa Securities гэдэг бас хөрөнгө оруулалтын газар дампуурчаад нь бас $3 тэрбум мөнгө босгож ирсэн. Тэгээд гişмитээр ингээд мэдгүй тэгээд нийлээ хийдэж бол. Тийм болохоор манай зочин та нар бодоод үзтээ $6 тэрбум босгосон. Өөр бас хэдэн боо босгосныг мэдгүй юм даа. Сорыг болох нэмээ гарan гэж сонссон шүү. Тэд ч өөрсдөө босчтой юм шиг.
Тэгээд би бас асуумаар байна л да. Одоо эхлээд бид хоёр жоохон ингээд бас яриа өрнөлж байгаа. Тэгээд Ханзо гэдэг клуб анх ингээ Монгол анхны одоо гей бар нэр нь бол нэгж штэ. А тэгмээд таны хувьд бас бид хоёр ингээд харж байхад та айгу олон орноор явсан байгаа байхгүй юу? Ер нь бол дэлхийн нэлээд ер нь хэдэн орноор очсон бэ? Мэдгүй. Гэтэ нэг олон шиг 30-д л байна. Тэр чинь олон шүү дээ. Тэгээд тэр болгонд бас гей бааруудаар нь айгуу сонирхож явсан баг л та. Тэгэхээр тэнд байсан одоо Монголд юусоо тийм одоо community ч юм уу тийм networking хийх газар ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь анх Японд байхдаа ер нь ийм бизнес эхлэе гэдээ өөрөө бодсон байсан уу? Монголд ирээд бодсон уу? Гадаадын гей баарууд юу илүү гоё онц сонирхолтой байдгүй? Танд бүр ийм сэтгэл тоногчсон тиймэрхүү бас баармаар байвал ер нь бол Японч хүн бол айгүй нэг төрөлжсөн байдаг. Тэгээд юу хамгийн их нөгөө сэтгэл буусан баар болохоор нөгөө хөгсчүүд ордог баар. Тэгээд би тэрэн лөө ингээл яваал орсон байхгүй. Тэгсэн чинь би тухай чинь нэг хэддээсэн 34 5 таа ч юм уу тий. Тэгэл яваад орсон чинь. Юу тэр жаа хогтараад ирлээ гэдэг байна. Одоо нэг юугаа тэр чи юу гэдгэлээ дайпер гэдэг лөө. Дайперээс сольж чивхээс сольж чадахгүй шахуу хүүхд ороод ирлээ. Гэснээр тэгээд чамайг чи одоо манайхан ямар газар гэдэг мэдж байгаа шүү тэгээд. Харин мэдээд орж ирсэн юм аа. Чамайг бол тэгээд энэ чи хинч сонирхгүй шүү. Тэгээд чи болж байгаа болж юм. Тэгээ ингээс суугаал яасан чинь тэр хөгсчүүдийн бар чинь ямар ч одоо нэг Японы барууч одоо пив байхаар эхлээд нэг утгашаа гэдэг юм өгдөг байхгүй хоол. Тэгсэн чинь тэр нь бүтэн хоол авчирдаг ч байгаа. Угаар болохоос нэг юм тэгээд марк юм байдаг. Тэгээ нэгчсэн чи хажууд талд нэг 80 та 90-тэй хоёр өвөө сууж ирсэн. Тэгсэн чинь тэр хоёр хоёулаа арт талдаа нөгөө нэг найз залуутай ирнэ. Араар нь 50 явж байгаа юм. Тэгээд араар нь 50 явж байгаа гэдэг тэгээд тэгснэ тэр нөгөө газар нөгөө хоол өгснөөхөө дараа бананаас өгдөг. Тэгээд тэгсэн чинь нэг өвөө нэгснэ гэсэн. Энэ минийхээс ичгэл юм байна гэнэ. Тэгсэн чинь нөгөө гэхдээ чинийх босдгүй үст. Йоо. Тэг яг нөгөө нэг гандан ууршгүй гэдэг шиг 90 нас хүрчээд 80 нас хүрчээд тэгээ хүн амтны араар нь тэгээ ингээ явж байгаа тийм хүмүүс зөрүүлсэн баар байдаг гэдэг надад бол амар таалагдчихсан. Баарных нэр нь ямар нэрийг мартчихсан. Мартсан уу? Зүг. Абьясны асуухчихсан бэ гэвэл танд тэр Японы та 30 гаруй орноор аялсан. Тэр Японы гей баарнаас гадна танд ямар орны гей баар нь ер нь хамгийн тийм одоо дурсамжтай эсвэл кул санагдсан бэ? Голланд их уу? Тэгээд Голландын анхны гей бар гэдэг ихэд за нэг 50-аад онд нэгдсэн юм ааш. Тэгээд ингээл яваал орохоор дэврээр нь дүүрэн баах амс янз бүрийн юм ингээд ятсан. Тэгээд энэ юу вэ гэсэн чинь хүмүүсийн мартчихсан юм уу тэгээд тэгстэй бандаж өчлөө. Сонирхолтой юм тий. Зарим хүмүүсийн сүнсээ үлдээсэн байна. Магадгүй. Юугаа чи тийм доктор юм уу? Голландын аль хоттой байсан? Амстердам доо. Би бол юу Германд болон Пошин Вроцлав гэдэг хотод найз нартайгаа зөв сонирхоод гей бар руу очсон. Яг үнэхээр нэг тийм кул байлаа. Кул газар байдаг тийм ер нь. Кул газар ягаад гэвэл миний ер нь дурсамж байг бол хөгжим амар гоё байсан. Тэгээд нөгөө яг ингээ оронгууд ерөөсө хизэж төсөөлшгүй хүмүүс байж байгаа. Хүмүүс. Одоо хизэж одоо за энэ хүн гей гэж ерөөсө бодохгүй хүмүүс байсан. Одоо бүр нэг амар тийм бактэй нэг бараг тийм хулиган маягийн хүмүүс тэгэнгүүт нь бүр нэг 40-50 настай яг тийм юуны захирлшиг тийм төрхтэй хүмүүс ингээл амар чөлөөтэй байгаа. Тэгэл бид нар бол үнэхээр амар тийм кул байсан. Герман гэснээс юу би 14 онд лөө Герман руу очихгүй юу. Тэгээд тэгтээ нөгөө нэг тэнцээ байдаг нэг 2 стрит Монгол залуу цог юу аль хотын Берлин үү. Гей баарнд орсон байхгүй. Нөгөө хоёр ч болохоор уг нь болохоор Берлинд өстө өчнө олон жил амьдсан. Өстө би таныг өстө юу гэдэг те нүдээч өстө орой дээр гаргавал гэдэг чижсэн чинь би нөгөө хоёр чинь нөгөө өөрийнхөө нөгөө ордог гей баар дагалаа. Дахиад орохгүй юу. Тэгэл яг ингээл ороод 5 евро нөгөө нэг такс төлөөл дахиад ингээд орсон чинь нөгөө нэг тамхины өрөө одоо юу байгаа штэ шилэн
тэр ч хоёр багийн баалцаа байж байгаа. Тэгсэн чи тэрийг араа нөгөө орч нүдэнд юм болчихсон. Тэгэл тэр чинь нөгөө доотлох нөгөө даах хүнтэй. Тэгээ тэрэн лүү ингээд орсон чинь бүр бүх төрлийн юм болж байгаа. Тэрийг харчаад нөгөө орчин бүр Германд юм байдаг гэж ерөөсө бодоогүй. Өөрсдийнх нь яриад байгаасан шүү дээ. Вау, гэтээ сонсоход л бас сонин санагдаж шүү. Одоо би бол яг үндэ бол хаанзал орж ицсэн байгаа гэж. Хаанзал бол угаасаа баалцсан юм бол байна шүү дээ. Ер нь гэхдээ өөр амьсгал гэхдээ нэг тийм гоё үед юм аа. Одоо ингээд нэг юм жоохон өөр санагддаг. Угаасаа илүү жижигхэн тий. Одоо цөөхөн хүрээллийн хүмүүс ингээд байждаг болохоор надад бол гоё санагддаг. Тэгээ би бас тэгж боддог. Гей залуучууд таны тэр одоо бичсэн нийтлэлч гэсэн надад бол үнэн санагдал та. Би ингээд нэг залууг хараад энэ ямар дайггүй залуу хэрэг юу гэдэг. Тэгээ наач ихтэй сэргээр байж тий. Биднээс ингээд энэ ямар дайггүй залуу гэж яхаар стрит байгаад байдаг байхгүй. Харин яг нэг татагддаг нэг мэдгоос нэг соромжны нэг хоёр тал гэдэг чинь нэг өөр юм бас байгаад байх шиг л байгаа юм л да. Би бас таны нэг бичсэн нийтлэлийг дурдмаар байна. Та бол нэг нийтлэл дээр бол яг Монгол гей хүмүүсүүд ер нь архичин байдаг гэж бичсэн. Тэгэнгүүт нь бодгоот наа. За тийм болохоор та бас хөрөнгө оруулалтын банкер болгоноос баар нийсэн байна. Зах зээл бодоод. Шээ Монгол гей хүн биш. Ер нь бол гей хүмүүс чинь бүгдээр архичин байдаг байхгүй юу? Тэгээ тэрэн дээр бол тий харин таны пиам ингээд дууссан байна одоо. Пиам наа. Тэгээд ер нь бол яг олон талтай байгаа л та. Гэтэ яг нөгөө нэг гэр бүл артлын юу энэ гэдэг илүү стресс ихтэй байгаа. Тэгээд стресс ихтэй хэрнээ одоо мөнгөө зөвхөн нөгөө өөртөө зарцуулж байгаа болохоор нөгөө зарцуулах мөнгөнөөс арай гайгүй. Тэгэхээр ер нь бол баруун ч нөгөө гей хүмүүс зориулсан бизнес ч айгүй нэг сайн явдаг. Амар сайн явдаг. Амар өсөлттэй байдаг. Дээрс нь бас нэг тийм судалгаанууд байдаг. Янз бүрийн одоо маркетинг ч юм уус борлуулалтын тэрнээр ямар үзүүлэлт байгаа гэвэл гей хүмүүс хамгийн их мөнгө одоо юу зарцуулдаг. Тэгэд гей барнууд одоо жишээ нь гадаад эднэрээр явсан. Тэгэхэд бас шоунууд нь бас айгүй сонирхолтой байсан баг л та тий. Тэгэхээр би бас таныг Монголд бас нэг шоу эднэр хийгээд drag queen болж исэн гэж уншсан. Тэгэд ер нь team тоглолтууд ер нь хэр хийд юм бэ? Би бол одоо бол үүдсэн хийх болцсон байгаа. Ихтэй яг нөгөө анх ер нь бол нөгөө ирээд нөгөө нэг ягаад гей бар нэ гэж бодсон мэхээр би угаасаа за Монгол руу харъя гэж шийдсэн байсан. Тэгээд тэнцээч юм биш өдөр болгон гей бараар ингээ явдаг байсан хүн чинь Монголд ирээд яхаараа өөрөөрөө чөлөөтэй байдаг газар хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээд тэр нь байхгүй юм чинь байхгүй юм бол би болгочих. Тийм. Тэгээд тэгэнгүүтээ яг тухайн үед ингээсэн чинь Монгол drag queen гэдэг ах юм баг байхгүйсэн. Яг байх байдаг л да. Гэхдээ ер нь тэр нь эсвэл хошин шогийн эсвэл тэгээд бүгд нэг гой хүүхэн болох гэсэн тийм drag queen гэдэг. Тэгэнгүүт чинь нөгөө нэг тэр гой хүүхэн болох гэсэн drag queen чинь болохоор зарим утгаараа жоох утгатай. Тэгэнгүүт тэр нөгөө хошин шогийн тэр нөгөө эмгтэй болж байгаа чинь бүр арай нэг вулгар нь штэ. Тэгэнгүүт тийм биш яг энэ голдон те хошин шогонч байдаг. Тэгэнгүүт тэр нөгөө нэг жоохон тийм нөгөө нийгмийн мессеж те. Тэгээд drag queen ч угаасаа ойлгомжтой шүү дээ. Эмэгтэй хүнийг эмэгтэй хүнээс илүүгээр эмэгтэй хүн шиг харагдуулсангаа бүр ингээд нөгөө дэлбэлж хайсан те. Тэгээд ер нь яхаараач заавал эмэгтэй хүн гэхээр ингэж нүүр амаа бодох хэрэгтэй. Тэгвэл бодож байгаа бол бодсон шиг. Тиймэрхүү маягийн тэгээд тэр нь хамгийн гол байхгүйсэн юм чинь байхгүй байгаа юм бол би болох чи гэдэг. Тэгээд нэг хэсэг хийдэг гэсэн. Тэгээ одоо ч өөрөө ч өөдчтэй тэгээд би бас Германд оюутан байхдаа Берлинд зөвчөр ажилладаг байсан. Янз бүрийн одоо арга хэмжээнд. Нэг ингээд юуны аялал одоо гей аялал жуулчлал сүүлд дараа мэдсэн л дээ тэр ажиллаа ихтэй яг гей аялал жуулчлалын компаниудын тийм арга хэмжээндээр зөвч хийгээд тэрэн дээр бас одоо drag queen DJ бас мультийн drag queen үзүүлбэрээс нэг харангуут нь угаасаа германууд чинь японочдод төстэй юм болохоор амар юм нарийн хийдэг бүр тийм баг 2 м өндөртэй тэгэнгүүт нь өндөр үсгийн хотлон өсөнгүүт нь ямар амар сүрх юм бэ гэдэг. Тэгээ бас 6-ын нэг нийтлэл төр тэгсэн шүү дээ. Японочууд нөгөө ер нь амар тийм зарчимч гээд төрүүлсэн шүү дээ. Яг тэрэн шиг мөртлөө зарим юм дээр бол амар хайнгах шүү дээ. Зүгээр 20 нас үрчээд пив удаг. Тэгэнгуутаа 17 18 тахт нь пивний үйлдвэрээр дагуулад амтлахад явчихдаг байсан шүү дээ. Тэр бас айгүй сонирхолтой санагдчихсан. Тэгээд би бас
зураг ахаас үргэлжлүүлээд ер нь шууд нөгөө сэдв рүү бас орд юм лөө гэж бодож байна л. Тэрнээс өмнө ер нь бол би яг анхны хайрын талаар эхлээд сонсмоор санагдаж байна. За би юу анхны хайраас өмнө би бол бас манай үзэгчдийн асуулт байсан. Ерөнхийдөө өөрийгөө гей гэдгийг хэдийн мэдэрсэн бай. Тэрийг нь би бол та бол нийтлэлээр уншсан байгаа. 3 настайдаа нэг энэ ямар хөөрхөн ах вэ гэж хөөж байгаа тэнгуудаа дахин харгаж ирсэн. Хажуудлаа. Тэр блогийг нөгөө хүмүүс яг бас бүгдээ уншихгүй учраас та бас өөрөө яриад өгчих илүү сонирхолтой. Тэгээд бас дараа нь хэдүүлээ комментор блогийнх нь юуг нь оруулчихна тийм. Анхны болон дараагийн хайр энтрийнхаа яриа л та. Анхны хайр бол яг хөө тэгээд тэр чинь 3 настай хүүхэд хажуудлаа айлын ахад дурлж гүйж байгаа тэгээд тархи агалжсан. Тэгээд тэрнээсээ одоо өөр юу л болов гэж тийм. 3 настай хүүхэд. Дараачийн дурлал нь болохоор 12 3 таа байна уу? Ангийнхаа бой найзтай. Дурлцсан. Тэгээд нөгөө тэр бой болохоор айгуу тийм боломжтой айлын яг энэ хүүхдийн 100% амьдардаг. Тэгэнгүүтээ амар гой цав цагаан оймсмаар өсдөг цэвэрхэн байсан байхгүй. Би тэгсэн чи яг тэр үед нөгөө нэг юу манай эмээ уугаш нөгөө тамтарч ялна үгээд би тэгээ цуг очсон. Тэгээ гэр оролт амьдарч байгаа. Тэгэнгүүтээ ядж явах тухайд би нөгөө хамуу туссан. Тэгээ нөгөө хамууч айгуу байлаар нөгөө хамууч ямар өвчий? Захтандаг өвчин байхгүй. Тэр тэгээд одоо орчин үед байх болсон байлаа. From хамуу to гомо болсон юм шиг. Тэгээд тэр чинь айгуу байлаар өмхий тос хүрхдэг байхгүй юу? Тэгснээ нөгөө миний нөгөө оймс ингээд цоорсон чи эмээ нөгөө тийм амар том юм ингээд нөхцөн. Тэгээ биеийн тамир хичээл дээр ингээд ороод хоцсаа солиход ядчих нөгөө найзууд юм чи хажууд зэрэгс солино шүү дээ. Тэр хүүхэд ингээд хуцааслахаар амар гоо цав цагаан оймс гарч ирэл тээ. Тэгсэн чи би ингээд хуцаа талихаар өмхий пин хийдлээ. Тэгэнгүүтэл нөгөө нэг оймс тийм юутай нөгөөстэй. Тэр нөгөө дөнгөж дурлцсан байсан хүүхэд чинь амар эвгүй санагдаж шүү дээ. Тэгээд мэдээж тэр хүүхдэд угаасаа нөгөө дурлцсан байсан гэдэг хэлээгүй явж байгаад бүр сүүл сая 3 4 жилийн өмнө нөгөө ангийнхнаараа уулзсан байхгүй. Тэр үед нөгөө жорлонд ингээд зэрэгцээ шээж явахтай хэлсэн. Би чамд тэр 6 дахь ангид дурлцсан байсан шүү дээ. Нөгөө шээжснээс хэлэхгүй эвгүйс яриулаад. Уусаа бид тэр өөрөө гей гэдэг нөгөө ангийнхан бүхэндээ хэлсэн байдаг болохоор тэгээ намайг гей гэдэг нь мэдчихсэн. Гэхдээ нөгөө нэг дурлж байсан хүн байсан гэдэг нь мэдэхгүй байсан. Тэр ер нь яг тэр өөрийгөө бол мэдрэмжээ бол бүр багасаа л мэддэг байсан. Би бас нэг юм хэлмээр байна. Өмнө нас Золошоо подкаст нэрээ манай LGBT Twinkenate подкаст хийсэн. Тэгээд яг бас нэг хүмүүсийн нэг бодж байгаа нэг буруу зүйлсүүд байдаг. Ягаад гэвэл нэг олтмолог яриад байдаг. Тийм байдаг байхгүй. Та бас өөрийнхөө подкастн дээр юу л блог дээр бичсэн байсан. Би бас Simon Levy гэдэг Америкийн тарих судлаач neuroscientist бүр тийм ном гаргасан. Straight, gay ялгаа тархины судалгаан дээр нь ялгаа. Тэр ихтэй постлцсан мэт тийм. Гей хүмүүсийн эмэгтэй хүмүүстэй илүү орхон төсөө байдаг гэдэг. Тэгээд тэрний тэр нөгөө хоёр их тарих баг тархины холбогддог хэсэг нь илүү том байдаг тийм. Тий, тэр нь юу та юу гэсэн бэ гэвэл тэр талаа та ярьчихаа. Би бас тэр Simon Levy гэдэг тэр тарих судлаач юу гэсэн ямар шинжилгээ гаргасан бэ гэвэл юу straight гей тэгээ эмэгтэй хүмүүсүүдийн тархийг яасан одоо зургийг авсан тархины зургийг. Тэг ингээд судлангууд нь англиар hypothalamus буюу монголоор өмчин тархи гэдэг нэг жижигхэн тэр бол бүх одоо даавар бүх гормонын одоо балансыг барьж байгаа эрхтэн байгаа. Тэгээд авангууд нь яг hypothalamus өмчин тархин дотор энэ ах 3 гэдэг нэг хэсэг байдаг. Тэгээд тэрнийх нь хэмжээ нь одоо гей хүмүүсийн эмэгтэй хүмүүсийнхтэй төстэй дүү байгаа юу баг одоо стрейтийнх нь илүү том байдаг. Тэгэнгүүт нь гей хүмүүсийнх нь юу эмэгтэйчүүдийнхтэй адилхан хэмжээтэй байдаг. Гэхдээ тэр нь яг одоо нотлогоо бол биш. Зөндөө юм судлаагүй юмнууд байгаа. Угаасаа энэ дээр нэг олбмол юу төрөлхийн юу гэдгийг одоо хийж мэдэхгүй шүү дээ. Ер нь бол тэгэд би бол өөрийгөө бол төрөлхийн гэж бол мэдж байгаа. Гэхдээ яг бас айгууд нэг сонин юмнууд байгаа байхгүй. Жишээлбэл нөгөө айгуу олон зүйлүүд нийлжээж яг энэ дээр нөлөөлдөг байх л та. Тэгээд тэнгууд ажлын орчин төрсэн хүмүүстэй
ихрүүдийн те Ихрүүд. нэг нь гээ нөгөөд нь стрейт байдаг ч юм уу тиймэрхүү өндөр юм байгаа болохоор эний ч одоо юу гэж тодорхойлох гэдэг те. Гэтэ эсрэгээр ингээд сонин ингээд анзаарч хахад жишээлбэл гей хүмүүсийн дотор хүмүүсийн дотор болохоор юу гэдэг эцэггүй өссөн daddy issue байдаг юм шиг. тий харин тиймэрхүү зүйлүүд ажиглагдаад байгаа хөө. Гэтэ тэрийг хамгийн гол нь статистикаар ерөөсө батлах юм шиг боломж байхгүй. Тий. Гэтэ шууд тэгж тулгаж болохгүй. Аав нь хайраар дутаасан ч юм уу, хамт байдгүй ч юм уу, тийм юмнаас болоод гей болчихно гэдэг юм байж байхгүй юм тий. Зүгээр тэр хүмүүс яг миний бодлоор шүү. Зүгээр би өөрөө бодож байгаа нь төрөлхийн угаасаа одоо ингээд гей хүмүүс байгаа. Яг өөртөө ижил хүстэй хүндээ ингээд дурладаг, тэр хүнийг хайрладаг, тэр хүнд татдаг тийм хүн л байгаа байхгүй. А тэгэнгүүт зүгээр зарим хүмүүс энэ нийгмийн янз бүрийн дарамт шахалтаас болоод одоо өөрийгөө ингээд хүчлээд би эмэгтэй хүнд дурлал, эмэгтэй хүнтэй үерхэн ч гэдэг юм уу ингэж нэг явангууд хүмүүс харахтаа дараа нь тэр нь яг өөрийгөө ингээд шууд коммент хийгээд би угаасаа ийм гингууд энэ өмнө ингээд эмэгтэйтэй байсан наа чин шал худлаа эсвэл олдмолч гэдэг юм уу тийм юм гарах магадaltaй гэж би харж байгаа. Би үргэлж чинь угаасаа эмэгтэй хүүхдтэй энэ төр чинь бас үерхэж үзэж байгаа байхгүй. За ямар ч зэн ингээд үерхэд үзчих юм бол одоо нэг засарчих юм билүү те. Ухааны бодол тэгэл тэр чинь 2000 онд л үү те. Нөгөө Таиланд явсан чинь нэг охин миний хойноос гүгэжсэн. Тэгэл Япон охин тэгээ. Тэгэл нөгөөдөө чинь за юу ч гэсэн үерхэд үзье те. Тэгээд үерхэд үзснийхэд нөгөө үзээгүй юм гэж юугаач хэлэх юм гэдэг шиг. Тэгэл үерхэд үзсэн. Тэгэл нөгөөдөө чинь анх удаа унтгаж болж байгаа байхгүй. Тэгээ би чинь тухай чинь зандан байсан 21-тэй зандан гэхээр одоо ямар ч олигтэй байдаг гэсэн. Тэгэл нөгөөх тэр охин чинь яаж яхад юу гэдэг 600 км-ийн хол хотод амьдардаг. Тэгэл 7 хүүгээл хүрээд ирдэг. Тэгэл анхны шүн чинь нөгөөдөгтэй чинь ингээл унтах гал яасан. Яаж ч яг нөгөөх юм ингээд яаж ч ингээд босч байгаа байхгүй. Тэгэл хийгээл 1 2 3 гэсэн чинь буцаад nii. Тэгэл тэгэнгүүт эхлээд тэгж байгаа. Энэ би те юм үзээгүй байсан болохоор сандраад ингэсэн баха. Японоор та хэлдэг. Нэг сонирхолтой сонсож. Дотор надтайгаа табан кинчостан жанай. Тэгэл тэгчэл дараад нь нөгөө охин чинь ингээл ирэх болдог. Тэгээд 2 3 удаа тэгсэн болохоор сүүл рүү болохоор нөгөө тэр охиныг ирэхийнх нь өмнөх 4 хоногт нугаас гаргал хийхгүй байжгаад тэгж жагаад болгодог тийм. Тэгэл яг хөө мэдээж тэр чинь секс юм чинь юу таашаал авч байгаа. Тэгээд угаасаа эмэгтэй хүний тэр хөөх мөх булбраа би энэ чинь гоё штэ. Гэтэл нэг л юм биш байгаадсэн. Тэгэл сүүл рүү би чинь өөрөө зүхтааж гэлж байгаа байхгүй. Тэгээ нөгөө охинтойгоо дарамт тулаад тийм тийм. Тэгэл тэгж байгаа зөрөөсөө ямар ч шалтгаангүйгээр за боли хойлоо болигээд тэнгуү чинь тэр нэг хүүхдээ угаасаа гомдож байгаа тийм. А гэхдээ тэр чигээр хуурай явах юм бол бүр илүү гомдоо штэ. Тэгээд хүнийг тэгж гомдож болохгүй юм чи тэгээд за боли хойлоо гэд яачаад тэгчээд нэг л нөгөө нэг шалтгаанаа хэлэхгүй ингэж явж байгаа салцсан болохоор би дотор ингээд нэг юм байсан. Тэгээд салснаас хойш хэдэн жилийн дараа чинь 4 5 жилийн дараа уцтаад за би тухай чамд хэлж чадахгүй байсан. Одоо бол ер нь хэлтэн дээр ер нь бол чамаас салсан шалтгаан чинь чи биш надаа байсан. Яг тэгэхээр би бол гей байсан юм билэ. Тэгээд тэгсэн чи харин тэр охин айгу гайхаж байгаа байхгүй тий. Хин хинийхээ сэтгэл дэсэн юм гаргаад л. Тий. Тэгээд нэг олбол гэдэг хүмүүс чинь ер нь бол миний одоо нэг тиймэрхүү маягийн те тэнгууд тэрийг ингээ нуугаа ингээ нуугаад яг амьдарч байгаа. Одоо бид нар чинь дэлхийд амьдарч байгаа тэгээд одоо нээлттэй нийгэм гэж байгаа Герман ч юм уу баруун Европын хөгжингүү орнуудад одоо хөлөөн зөвшөөрөгдөөд амьдрахад амж авсгаа тэнгууд нь Иран ч юм уу лалын шашны орнууд тиймэрхүү орнуудад зөндөө олон гэр бүлтэй нуугдмал. Тэгээд дээрэс нь яг бас нэг зарим хүмүүс нь жоохон хөлдөө байдаг шүү дээ. Тэгээд хөлдөө хүмүүс ч өөрийгөө нэг эртнээс мэдэрч чаддгүй. Тэгээд өөрийгөө зүгээр л юу сонирхдгооч мэдэхгүй, юу сонирхдгоос сонирхдаггүй. Тиймэрхүү хүмүүс болохоор зүгээр л ингээл нэг урсгалаараа ингээл яваад ингээл явж чагаад гинт 27 8 хүрснийхээ дараа би чи юм байсан юм биш үү гэдэг мэддэг хүмүүс бас байгаад. Тэр хүмүүс бол яг олдмол гэж хэлж болох л та. Гэхдээ ер нь бол дотроо бол тэр хүн яг тэрийг байгааг мэдхгүй л яваад байгаа болохоос төлөхийн л баггүй ер нь бол тийм. Тэгээд зүгээр юу гэдэг за гомосекс гэхээр тэр одоо секс харилцаа нь тийм гоё болохоор хүмүүс уруу татдаг юм уу тийм.
Уг нь бол адилхан секс л байгаа байхгүй юу? Тэгээд тэгэнгүүт чи хэрвээ заах олбол байдаг гэд уруу татдаг комо болдог гэх юм бол хоёр эрэгтэй хүний чинь хоёр эмэгтэй хүний хоорондын хийдэг секс нь эрэгтэй эмэгтэй хүний хийдэг сексээс илүү гоё юм шиг сонсогдоод байгаа байхгүй юу? Тийм байхгүй юм чи. Тийм. Яг энэ дэр би бас нэг манай нэг сонсогчийн нэг асуулт байсан. Тэр нь гэвэл гей болоход ямар нэг гадны нөлөө байсан оо? Эсвэл эцэг их нь баг байхад нь хүмүүжил зан ёс суртахуун дээр анхаараагүй хайраар дутаасан бол хэрвээ одоо энэ хүмүүжил зан ёс суртахуун дээр анхаараагүй хайраар дутаасан бол бид нар бүгдээрээ гей л болох лээсэн шүү дээ. Тэгээ ер нь яг энэгээр хэдэл одоо юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо яагаад ингэж одоо орчин үеийн нийгэмд одоо энэ бүр 1990 оноос эхлээд энэ бол ямар нэгэн өвчлөл бишээ дээ өвчмшээ чинь зүгээр энэ хайр сэтгэлтэй би бинийгаа мэдрэх гэсэн зүгээр л ижил хүстэй хүндэл татгаж байгаа юм байгаа. Энэ бол энгийн зүйл гэдэг юмыг ингэчээд хахад Монголд одоо ингэж дарамжлахтай гомо момо гэдэг ч юм уу те эсвэл одоо ингэж магадгүй энийг нэг болохгүй зүйл юм шиг хараад байгаа нь бас сонирм байхгүй. Тэгэхээр энэ одоо нэвтрүүлгээр бит хоёр бас юуг зорж байгаа гэхээр ер нь бол одоо бид нар ингээд гей хүн байна. Одоо эсвэл гей сексийн талаар ярьлаа гэхэд одоо хүн болгон сонсонгуудаа нэг би нэрээ нэг үтчих тийм үү гэд тэгдэг ч юм уу тийм гэж байхгүй. Угаасаа одоо хүмүүс интернет рүү ороо зүгээр гей порн үзэж байгаа тий. Зүгээр хайх юм бол өчнөө мэдээлэл байгаа тий. Тийм болохоор зүгээр өнөөдөр бол гоё илүү тийм кекси юм бас сэрхэлтэй юм яриад туршлага асуудал гэдэг шүү. Би гэдэг нэг яг ялангуяа манай Монголын LGBT хүмүүсийг маш сайн ойлгох ягаад гэвэл Польштэй Германд амьдарч байхдаа бас тодорхой хэмжээгээр үний арьс өнгөний ялгарлал мэдэрсэн байхгүй юу? Одоо намайг одоо гадаад хүмүүс Аз гэд гадуурдаг байсан гудамжнаар явж байхад янз бүрийн тийм юм тохиолж исэн болохоор зэрэг бол би маш хүлээж авдаг. Дээрээс нь Германд миний их сургуулийн хамгийн хоёр сайн найз бол гей хүмүүс байсан. Тэгээд яг хөө тэрийг дараа гей гэж хэлээгүй л дээ. Гэтэл угаасаа би мэдчихсэн нэгтэй тэр нь надад ямар ч юм штэ. Нөлөө байхгүй штэ. Нөлөө байхгүй штэ. Ер нь бол гэхдээ нөгөө нэг хүмүүс нөгөө нэг мэдэхгүй юмас айдаг гэдэг юм байгаад байдаг. Тэгэнгүүт ялангуяа тэр стрейт нөгөө гей хүмүүстэй ерөөс нөгөө харилцаж үзээгүй стрейт хүмүүс өөртөө нэх одоо тэнгэрийн дагин багин шиг бодд юм уу яа тийм гей хүн гэхээр л өөрлөө нь баг ингээд чичирс тайх юм шиг бодоод байдаг. Харин тийм байхгүй штэ бид нар чинь тэр дотроо бас тий сонирхол байгаа. Тэр түрүүний ярьсан шиг тий зөвхөн хөгшин сонирхдаг, хөгшчүүлэн сонирхдаг тийм хүмүүс ч байна. Тэгээд тэгэнгүүт тий би болохоор залуухан болохоор тэр хүний нүдэнд бол хинч бишлээ харагдаж байгаа гэдэг чиг. Зөв. Энэ дээр би бас хоёр юм асууя гэж бодсон. Би бас давхар ингээ хилэнгүүд одоо Герман юм уу Польш одоо бол чи юу яана уу хамаагүй одоо гейнгүүд нь тэгэл нэг Монгол шиг юм ерөөсөй байхгүй тэгэл окей юм байдаг. Манаас үзэгчтэй асуусан байсан. Ер нь LGBT хүмүүс эсвэл гей хүмүүстэй одоо энгийн стритүүн яаж харьцахыг хүсдэг вэ? Мөн бас та гей хүмүүсийг одоо сая хэлжтэй баавгаан дуртай ийм тэрийг нэг англиад нэг сайхан тайлбарлаад өгөөч. Энэ англи би нөгөө миний хамгийн дургүй юм болохоор энэ нөгөө англи л ахгүй. Тэгээ нөгөө Японч ялангуяа бүр амар нөгөө segregated ингээд хуваагдсан. Тэгээ тэнцээ чинь жишээлбэл зөвхөн бүдүүн хүмүүст те бүдүүн хүмүүсийг баавгаан гэдэг. Тэгээд баавгаан дуртай хүмүүс байдаг. Тэгээ баавгаан дуртай баавгаануудын ордог газар байгаа байхгүй юу. Тэнгүүд тийшээ энэ тухайч би чинь одоо нэг шиг бүдүүн байгаагүй. Турхай дахин орохоор хөө гарчдаг. Тэнгүүд за үүлэх гэдэг чон. Чон нь болохоор одоо ийм баг бүдүүн бол биш. Гэтэ баг. Тэнгүүд үсрэх хүчтэй. Тэгээд ер нь бол нэг ихвчлэн нэг 40 50 нас 30-аас дээш насны тиймэрхүү. Тэнгүүд туулаа гэдэг байгаа. За туулаа нь юу вэ? Хорттой турхай юм. Турхай жижиг юм байхгүй. Тэгээд нэг туулаа дуртай баавгаан дуртай туулаа энэ гэдэг. За тэнгүүд тий фкэсэн гэдэг одоо нэг хөгшин дуртай. Окей. Бага тий тэнгүүд фкэсэн болохоор за зүгээр нэг 60 мар орчим насны дуртай. Тэнгүүд окэсэн гэдэг окей гэдэг нь болохоор юу гэхээр юу вэ? Тэр чигдүүл нөгөө оршуулганд авс. Тэгээ авсан дуртай гэдэг нь болохоор юу гэхээр авсанд орохынхоо өмнөхөн байгаа. 80 эртээ хүмүүс дуртай гэх юм. Вау.
гэх мэтийн те. За нэг буурайгаа нэг хурж ирэх да. Тэр нөгөө хүн болгоны угаасаа нөгөө сонирхолчин бүр янз бүр байгаа байхгүй. Тэгээд За нэг сүүлчийн цагаан сарын зургал. тэгээд угаасаа тэгсэл нөгөө одоо энэ юу порн вебсайт руу орохоор ч угаасаа ойлгомжтой байгаа шүү дээ. Бүгдээр ингээд категоритой тий. Зү таны бас нэг амар хөгжилтэй юуны Япон нийтлэлийн орчуулсан зүйл байгаа. Одоо аймагуудаар нь гей хүмүүсийг ингээд тодорхойлсон те. Тэрийг бас таны одоо блогийг линкэнд авч байгаа хүмүүс өөрсдөө ингээд уншаараа амар сонирхолтой блог шүү. Та юу н Монголын гейүүдийг аймгаар тодорхойлоод ер нь яах вэ? Эсвэл Дархан Эрдэнэ Дулаанбаатар гэдэг. Гэвь би яаш тийм олон монгол хүнтэй бас унтж үзээгүй байгаа. Дээрээс нь тийм олон аймгийн хүмүүстэй унтж үзээгүй болохоор би мэдэхгүй. Гэтэ Монгол би зүгээр нөгөө нэг юу хэллэг байдаг шүү дээ. Янз бүр тийм загсан тэнгүүтэй гэдэг. Тэгэхээр монголчуудын дотор угаасаа тиймэрхүү тодорхойлол бол угаасаа бол байдаг байх. Гэтэ яг юу вэ мэдэхгүй яг. Тэгээд тэр чинь угаасаа нөгөө бүгднтэй нь унтж үзсэн хүн л харьцуулж мэдчих чадна шүү дээ. Тэгээд би ямар бүгднтэй нь унтж үзсэн шүү дээ. Бага тий унтсан хүмүүсийн нутгаар хэлчихгүй дээ. За бас бидний яг зочин болгоноос асуудаг асуулт байгаа. Тэрний мэг гэвэл ер нь гадаад төрхөөр танд ямар ер нь залуучуудыг таны сонирхож байгаа залуучууд ер нь ямар байдаг вэ? Баага юм уу, толоо юм уу? Би бол ерөнхийдөө бол нэг тийм хөдөөний өндөгөө гэдэг шиг тий хөрслөг бор жоохон майгаа үйл бонус. Даваа талаа. Тэгээд нэг өндөр том бол биш. Жоохон жижигхэн дөө. Тэгээ туранхай дөө. Бас шөрмжлэг гэдэг шүү дээ. За. Тэгээ тиймэрхүү залуучууд илүү дуртай. Окей. Сонин байгаа шүү. Тэгээ хүмүүс болохоор хүмүүс яг нөгөө ярддаг нагаас тэнэг баг. Тэгээд би нөгөө тиймэрхүү залуучуудтай тэр яваал жоохон болцоо нэр яваал гэхээр иргэн төрн байгаа хүмүүс яхаар юм халтар юм яваад гэдэг. Ингээд тэр хүн тэг надад халагжигвэл чамд ямар хамаатай. Харин тий. Намайг бас хүмүүс тэгээд байдаг яг хөө. Би болохоор бас нэг тийм өндөр биш. Нуруу нь бол надаас л өндөр байхад болон заяа. Тэгээд нэг юм жоохон турхаавтер ч юм уу тий. Бад шүрмсэн ингээд нэг юм гүрийсэн ч юм уу тий. Тиймэрхүү тайпын дуртай байхгүй. Тэнгууд ингээд хүмүүс арчаад ямар ч өрсөлдөгчгүй хүн тугасаа дурладаг гэдэг. Наадах ч угаасаа өөр хинч таахгүй ч юм уу. Тэндээс яа гэж та манай жишээлбэл найз нар яадаг байхгүй дээ. Би нэг охины зураг үзүүлэнгүүт нь наач ямар тий. Чи надаа би одоо октодын өвчмөнд аймаар дуртай тэгэнгүүт надад өвчмөнд надад таалгаж байгаа тэгэл яг л таны чамд ямар хамаатай надад таалгаж штэ. Тэгээ угаасаа энэ чинь буцаад яг нөгөө гейминг интернеттэй шатлан бохгүй те. Надад таалагдаад би нэрхтэн үнтэй унтж байгаа чамд ямар хамаатай. Чи тэр эмхтэн үнтэйг л унтна лээс гэдэг шиг те. Өөрт нь юусоо ямар ч одоо буруу юм хийгээгүй, ямар ч хамаагүй, ямар ч байдлаа байхгүй байхад тэнд тэгэл нэг орилол эднэр болохгүй буруу өста уруу татлаа матлаа гэж тэгж ясгүй байхгүй. Одоо жишээ нэг жишээ байна л да ойрын юу вэ гэхээр би зүгээр постн дээрээс уншиж ирсэн. Асар жамагийн зургийг ингээл хараад хүмүүс энэ одоо эр юм мэддэхгүй зэтгэхгүй гэд тэгж мэгэл ингээл комент бичээл тэ. Тэгэнгუთ тэр хүн одоо хүүхдээ хүмүүжүүлэхдээ цаашаа одоо яаж хүмүүжүүлэх вэ? Бид нар бол одоо хүүхдүүдэд бол хүнийг хүн гэдгээр нь хараад тэрнээс биш тэр хүний одоо жишээ нь эрэгтэй хүндээ дуртай хайртай болж гинөө, эмэгтэй хүн дуртай хайртай болж гинөө, хинт хайртай болж гин, хинтээ хамт хөвтөж гин гэдэг нь огтхонч байдлаа байхгүй. Юу нь явж тэгээд тэр хүн чинь те хин нэгэн хүнд хайртай болно. Хүн болгонд хайртай болохгүй байхгүй. Тэгэнгүүт нөгөө хүн одоо нөгөө гомо гэхээр гей гэхээр эрэгтэй хүмүүс бол шишгэж дайрдаг гэж боддогтой адилхан нэг гэж юм бодоод байгаа. Тэр чинь өөрийнхөө зүгээр өөртөө таалагдсан өөрийнхөө юу гэдэг холбогдох хэвээр нийлэх ёстой хүнтэйг л нийлж байгаа. Тэрнээс хаамаагүй тэгээд одоо ч гей бар ажиллаж байгаа тэнгуү чин хүмүүс гэдэг байхгүй. Тэгээд танахаас ингээ орж ирэхээр хүн ерөөсөө чигтэж чадахгүй юм. Харахгүй шүү дээ. Хоорондоо би энэ таалагдахгүй бол угаасаа чигтэх ямар ч боломж байхгүй. Тэгээд тэр нь ч бараг зүг байхгүй. Стрейт хүмүүс ч гэсэн тэгж л ааш. Нэг охин таалагдлаа тэр нь тоохгүй байвал тэгэл дуусна гэдэг тийм. Тэгээд харин эсрэгээрээ тэгэнгүүт чинь нөгөө чигтэж болдгоо гэдэг утгаараа манай дээр нөгөө стрейт эмхтэй хүмүүс орж ирэх айгуу дуртай байдаг. Ягаад тэгэхээр зарим газрууд чинь тэгэл safety одоо нэг аюулгүй байдаг. Ямар ч хүн алдахгүй. Тэгээд юурингийн бодонгууд одоо нэг манай Монгол нийгмийн шүүмжлэх зүйл би одоо Монгол дээр 4 жил амьдарч байгаа.
хүмүүсийнтэй бүхсийг ухахаа болооч. Ялангуяа монголчууд хүмүүсийн би бол бүхсээ ухуулмаар л шүү дээ. монголчууд хүний бүхс ухах дуртай ялангуяа тэр гэвэл бүр ч ухах дуртай байдаг. Тэгэд би бас яг ингээ кексийн дөрөв ер нь бид нэр ингээд хулгаад орчлоо ерөөсөө. Шингэжтэй. Тэгээ би бас яг анхны одоо яг секс чинь бас асуумар аахгүй. Одоо за тэр нэг Япон охин бол окей тий. А гэтэл бүр ингээд танд ингээд бүр ингээд анхных чинь мартагдчихгүй байсан байж магадгүй. Ямар ч үс эхлээд анхныхын насаа дараа нь мартагдчихгүй насаа тий. Мартагдчихгүй энэ төр бол мэдхгүй бүгдийг мартсан баг. За тэгвэл анхных чинь болохоор би чинь тэр чинь хэддээс. А тэр нөгөө нэг Япон охноос салаад. За ер нь жинхэнэ өөрийгөө олоод. Тэгээд тэгэнгүүтээ би нөгөө нэг интернет гэртээ тавиулаад тэгээ хүн амтантай уулзъягээд тэгж жаад нэг тухайч би 21-т нэг 28-т ах байсан. Тэгэл яваал очсон. Тэгээ нөгөө ч яг нэг сүртэй секс гэж хэлэхэд хэцүү юм хийсэн л дээ уг нь. Тэгээ нөгөө залууч болохоор яг тэгэл юу гэдэг тэр оройныхоо хүнийг хайсан маягийн л дүнмэсэн юм байл л дээ. Тэгэл секс гэж шиг юм хийжээ. Тэгэл гараал явсан. Тэгээ би чинь өөрийгөө тэр дурлцсан гэж бодсон. Тэгээ нөгөө нэг анх удаа секс хийхэр хүн чинь өөрийгөө дурлцсан гэж бодчих тийм шиг ба штэ. Тийм үү. Мэдгүй. Гой санагдаж штэ. Би үлдэж байсан бол би тийм дурлцсан гэж бодлоо. Тэгээд тэгэнгүүтээ би чинь нөгөө нэг тэр ах руу чинь тэгэл нөгөө мессеж хийлээ. Амар ядраатай хөөхтэйсэн юм шиг байгаамаа. Нөгөөд нь тэгэхээр чинь мэдээж ганц шүний төлөөл байсан юм чинь тоохгүй. Тэгээд нөгөө тоохгүй байснаас нь бол хямраад 3 хоног орноос гарахгүй. Тэгээд юм орчинд хэлж ирээ. Тэгээ одоо бодохоор залуу байж тээ. За бас нэг нийгмийг одоо соён дэлгэрүүлэх шалтгаанаар бас юу нэг топ ботом гэж ярьдаг шүү дээ тий. Тэрийг ер нь яаж мэддэг хурууддаг юм яадаг юм. Ийм гэсэн шүү дээ. Зарим нь бол хүслээрээ топ, зарим нь ботом байгаа. Хоёулын гэж яадаг хүн байдаг тий. Тэр талаар ер нь ер нь яг ингээд нөгөө нэг эмгтэй хүмүүс ч юм ба шүү дээ тий. Кекс дуртай байдаг байхгүй юу? Тортонд. Илүү тийм олон төрлийн. Эрэгтэй хүмүүс болохоор миний бодлоор зүгээр л их хэмжээний махлах болдог. Тэнгүүд нөгөө юу гэх гэдэг нэхэр эрэгтэй хүмүүс болохоор нөгөө олон удаа олон хүнтэй хийх дуртай байдаг. Эмэгтэй хүмүүс болохоор илүү нандин юм. Тэнгүүдээ тавьдаг өнцгөн чсэндээ яг нөгөө стрейт эрэгтэй хүмүүс болохоор зөвхөн оожгоогоор тавиад байдаг. Аха. Эмэгтэй хүмүүс гэсэн чи юу вэ? Хилүүгээрээ тавина, үтрэгээрээ тавина. Тэнгүүтээ амар цараач тавина шүү дээ. Тий. Тэнгүүт ч нөгөө нэг эрэгтэй хүмүүс жоохон нөгөө нэг тийм адвенчер ихтэй муу нөгөө секс их гурилттай юм шүү дээ гэдэг. Тиймэрхүү талтай. Тэнгүүт нөгөө нэг топ ч юм болохоор ерөнхийдөө зүгээр л би эрэгтэй хүн чинь хийх л ёстой гэж бодож байгаа хүмүүс нь байгаад байна. Бод нь болохоор нэг жоохон адвенчер хийгээд тэгэнгүүтээ өөрийн мэдэрч үзээ. Тэгээд тийм өөрийн мэдэрч үзээ тэр нь таалагдж нүггүй гээд тэгээд ер нь бол их хүмүүс нь ихэнх нь бол яг айл айлтыг мэдээж айлыг чадна шүү дээ. Гэхдээ яг тэр дотроос одоо тий чи хилүүгээр тавих дуртай мó, битрээр тавих дуртай мó гэж асууж байгаа адилхан асуудал болчих жоох байхгүй. Тэнгүүч хүн чи өөрөө тэрийг мэдж тавих дуртай. Ер нь тавих дуртай шүү дээ. Гэхдээ яг тий хилүүгээр илүү амхан тавих юм, битрээр илүү амхан тавих юм гэдэгтэй адилхан асуудал болчих жоох байхгүй. Тэгээд нөгөө нэг биологийн хувьд нөгөө хилүүчин угаасаа эрэгтэй хүний оожгоотой адилхан юм шүү дээ. Адилхан бүрийгээр бүтсэн адилхан тийм. Тэгэнгүүт юу ч өтрээч юм болохоор уг нь бол төмсөг юм шиг байна. Тэгээд төмсгөрөө тавьдаг хүнийг би сайн мэдэхгүй юм байна л да. Тэгэнгүүт араас болохоор хоёр байгаа. Тэгээд тэгэнгүүтээ бас дээрэс нөгөө аанс руу анх удаа ингэ хийхэр чинь өвдөн шүү дээ. Дээрэс нь чинь заваа маваа гэнэ тэрэ баас гардаг мардаг энэ гэдэг янз бүрийн тэр ойлголт байгаад байгаа. Тэгэхээр тэрийг хийж үзэх үгүй юу гэдгийг асуудал болчиход байгаа хөөх. Тэгээд яг хийснийгээ дараа аль нь өөртөө таалагдсан бэ гэдгийг л асуудал. Тэгээ бодгоо та би юу идэх юм блэ.
Гэхдээ ер нь бол яг эрэгтэй хүмүүсийн бас яг сэрлийн цэг бол түрүү болчихгаа тэнгуул эрэгтэй хүний нөгөө G-spot гэж тэр нь бүкс нь байд юм байлаа. Яг нөгөө нэг юуны нөгөө имплантер нөгөө нэг өрөө шингээ авахын тулд имплантер шууд бүкс рүү хийгээл ингэж дараалал гаргацдаг шүү дээ. Тэрнээс ингэ суугаад байдаггүй шүү дээ. Тий. Би яг нэг юу дөнгөж гоч урж байгаа болохоор яг өшөө юуны төрөө болцохын шинжилгээ өгөөгүй байгаа. Тэгэхээр мэдгүй байл та. Тэгээд ер нь бол яг бас энэ дээр үзэгчээс ирсэн асуултан дээр бас бичсэн байсан баг. Ер нь бол одоо яг гей секс хийхэд одоо ариун цэврийн үүднээс болон одоо эрүүл ахуйн үүднээс одоо янз бүрийн гэмтэлтэй шархлаа мархлаа үүсгэхгүй үүднээс эн чинь нэг юм техниктэй тэгж ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй зүгээр хүчээр чихээл тэр чинь уурж таслаад тэгээд ээж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг одоо анал плаг ч юм уу тийм юмар эхлээд нэг дасгаад ингээд нэг юм хийцэн байж байгаа. Анал плаг гэдэг бүр амар хүнд юм яриад байгаа. Тэр чинь ийм том юм байдаг шүү. Би нэг юм шитгэн мэтгээтэй нэг юм суулж юм байдгүй. Бас давхар одоо юу те хүний бэлгийн чиг ханга одоо харгалзахгүй басны асуулт байгаа хгүй. Тэр нь бол яг цэгийг хийсэн шиг ер нь эмэгтэй хүнтэй анал хийх эрэгтэй хүнтэй анал хийх өөр байдаг. Ер нь өөр байдаг. Тэг н анал хийхэд эмэгтэй хүнд зөвлөгөө өгөөч. Тэгэхээр одоо та бас бидний үздэг хүмүүс бол одоо гейж байгаа, стрит ч байгаа. Тэр хүмүүст ер нь өөрийнхөө туршлагаасаа яг зүү зохистой анал секс хийх мэдлэгээсээ хуваалцсан уу? Мэдчихлээ шиг. Хаач үедээ. Ер нь бол яг тэр чинь угаасаа те ингээл хийжсэн чинь гэнт нөгөө баас мас болол өмхөн өндөртэй тэглэх юм бол ямар ч секс унтраштай шүү. Тийм болохоор ямар ч тэр цэвэрлэгээ сайн хэрэгтэй баг. Хоёрдугаарт анхны удаа шууд хийх юм бол амар өвдөхгүй. Тийм болохоор нөгөө хуруу муруу жишээ юм уу тэр тоглоом жоохон ингэж нэг саас хэрэгтэй. Тэгж жагаад хийх хэрэгтэй. Гуравдугаар мэдээж нөгөө эмгтэн хүмүүсэндээ шууд анх удаа нөгөө секс хийгээд шууд тавьдгүй шүү дээ. Тэрнтэй адилхан эхнийхээ үед бол угаасаа анал сексээс угаасаа таашаал авахгүй. Тэгээ яванд авдаг болдог ч юм уу. Тэгээ тиймэрхүү маягийн юм бол байгаа. Тэгээд тэр өөрсдөө сонголт шүү дээ. Дээрээс нь тэр анал плаг энтерга хэрэглэнэ үү яа. Тэгээд тэр өөрсдөө lubricant бэлгүүч мэлгүүч энэ мэдээж бэлгүүч хэрэгтэй. Ягаад тэгэхээр эн чинь угаасаа тэр оруулж гаргах зорилттой эрэхтэн бол биш шүү дээ. Тийм болохоор нэг гэмтэх магадлал айгүй ихтэй. Тэгэд гэмтэхээр за нөгөө хүн жишээлбэл юутай байлаа гэж бодлоо. Вирустай ч юм уу тийм. Тэр нөгөө нэг шархлаанаас нь орох магадaltaй болохоор бэлгэвч бол ашгүй хэрэгтэй. Тэгэд бэлгэвч чинь өөрөө айгүй байлаар нөгөө эрзэн чинь ингээд зууралт нь. Тийм болохоор тийг зөвлөхийн тулд одоо тэгээд lubricant ч юм тос өндөр хэрэглэх хэрэгтэй. Тэгээд тэр тос нь угаасаа юу гэдэг тосон гаралтай тос авах юм бол илүү голгонтгой байх хэрэгтэй. Усан суртай тосон суртай гэх нэг хоёр байгаа юм тийм. Тосон суртай байхаараа тэр чинь нөгөө нэг бэлгэвчээ нөгөө урах магадлалтай байхгүй. Тэгэхээр нөгөө дээр биш юм вазлин энэ гэх юм бол тэр чинь бас болохгүй тийм. Тэр шүлс болбор болохгүй. Шатаа. Тэгээд тэнгуүч тэр усан гаралтай lubricant. Тэгээд тэр lubricant чинь ер нь бол аваад тавьсан багт бол айгүй зүгээр байхгүй. Би нөгөө нэг хэсэг нөгөө орж иж байгаа хүмүүс тэр арсан дээр ингээд үрхэд тэгээд жоохон хатааж байгаа ингээд үрхээр амар гоё үргэлдээд арс амар гоё болдог байхгүй. Бараг гойд илтсэн юм шиг үлдсэн. Тийм. Тэгэхээр яг нөгөө тийм зорилгоч lubricant бол ашиглаж болохоор байдаг байхгүй. Нэг ингээд. Ер нь л яг анал сексийн талаар хүмүүс бас ингээл тэр бол тухайн хүний өөрийнх нь сонголт байгаа шүү дээ. Би одоо энийг хийхэд бэлэн юм уу? Эсвэл яг үнэхээр хүсэж байгаа юм уу тий? Би өөр юм түрүүн одоо нэг adventure гэж яриадсан шүү дээ. Өөр шинэ юм сонирхож үзэх гээд байна уу тий? Ер нь бол мэдээж би бол яг нэг үтсэн л дээ. Экстага байхтаа бол тэгээд эхнийх бол мэдээж бүр амар өвдсөн. Би бүр баг уйлахаа шахсан. Ингээ хавчгнаад орноосоо баг өнхрөөд унсан. Хайрын үлэмсэн. Тэгээд нэг 2 дахь 3 дахь мөрөвтгөөсөө болоод эхлэнгүүт арай өөр болж байгаа хгүй. Тэр чинь нэг тэгээд ингээ нэг юм миний бодлоор тэгээд цаа хийсэн ингээ яг орох үедээ амар өвддөг. Гэтэ оруулчаад ингээ гарахгүй тэнд нь хөдөлгөөд байвал гайгүй. Гаргаад оруулаад байвал амар өвдөд тэнд тиймэрхүү юм шиг санагдсан. Тэгээд тэр гэхдээ яг
ер нь тэр эрсдлүүдийг айгуу сайн бодох хэрэгтэй. Угаасаа зориулт юм биш учраас та нар бэлгэвч ширэглэх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол юу гэж хэлж болох юм бэ гэвэл хэрвээ тий анал секс хийх гэж байгаа юм бол нэгдүгээрт эрүүл байх ёстой. Согцсон байж болно л да тий. Тэгээ хоёрт ер нь тий бэлгэвч хамгаалт хэрэглээ мөн бас одоо тий тослогоо лубрикант ашиглан. Тэгээ ер нь тэр цэвэрлэгийг одоо би бол одоо юу клизм тавих л гэж бодлоо. Тэгээд миний зүгээр нэг анзаарсан юм болохоор монголчууд нэг мах иддэг болохоор тэр юм уу яг нөгөө гарахтаа айгу цэвэрхэн гарч чад тэг юм шиг байхаа. Тэгэхээр заваал харцсан байж магадгүй. Гэхдээ тэг угаасаа энэ ч нөгөө нэг ингээ хийлэн штэ. Тэнгуү чинь лубрикантаар хийсний дараа энэ ч угс нөгөө баасыг гаргах зорилттой юм нөгөө юм ингээ шүүрчээдэг болохоор тос шүүрчээдэг болохоор жоохон удахаараа тэр чинь угаасаа лубрикант байсгаа үгүй мэдчихгүй болчихдаг юм байлээ л дээ. Олон улсын ямар байна. Чи ийм хоол иддэг гэсэн үг наа. Хоолны өдөржсэн. энэ халуун хоолтон байна. Халуун амар халуун ногоотой мэддэг өөр их юм бол амар өвдөх нь ойлгомжтой шүү дээ. Гал гараад. Тэгээ та нар ч өөрсдөө тэгээ халуун ногоотой юм идсний дараа баахад чинь яаж өвдөх вэ тий. Йоо илтлээ. Тэгээд ер нь заавал гал халуун секс байлаа гэдэг. Заавал анал секс хийгээд шаардлагагүй. Тэгээд анал секс хийдэггүй хосооч зөндөө байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо зүгээр магадгүй хөвгдөг гэж болно те. Тэгээ хүмүүсэд хөвгдөгчгүй анал секс хийдэггүй зөвхөн тэрвэрлдээ хэвдэг хүмүүс бас байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэр бол олцторч гэж. Тэрхүү би нэ. Тэрвэрлдэг. Олцторч. Тэгээд бид нар ингээд зочдоосоо ер нь ингээд кексийн албагдaltaй асуултуудад байнга асуудаг байхгүй. Тэгээд өмнө нь болж исэн бас юм сонин fail sex ч юм уу те нэг юм одоо нэг эвгүй инээдтэй ч юм уу те fail sex-ийн түүхөө байна уу? Би нөгөө солонгос явж исэн байхгүй юу? Тэгээд нэг залуутай болцоод тэгээд секс хийсэн. Нөч нэг амар мэршүүд гэл гойч залуу. Тэгэл яг хийгээл яасан чи нөгөө ч миний амруу хичээл ингээл толгой барьж байгаа ингээл үтээ. Чи нөгөөтний юм. Тэгээд эхлээл эхэндээ байх нөгөө хүнийг эвгүй байдалд оруулахгүй тулд яг зүгээр ингээл сүүл рүү би писта би одоо юу ингэ гэж бодогдоод тэгээд нөгөө ийм юм чи амд орохоор чинь орцсон бахтан дууд болж болд юм билээ. Тэнгууд Морива. Тэгсэн чинь нөгөөд чинь намайг энэ нэгстэй мэдэл муутай хүн байна гэж бодоод тэгээ тогтоо гаргасан шүү. Опа ганнаста. Бүр хөөмилүүд яах вэ? Тэгээ нөгөөдг нь бүр амар итгэцэн ингээд бүр талгаа малгай ингэж бодоод тэгээ жоохон барыг та огох хэвчээ. Жоохон тийм садистик маягийн секс хийдэг маягийн хүн байсан юм шиг байна. Тэгсэн чинь ингээл ихний за 1 минут орчуулгаа. За тэгээ угаасаа би хөх аягүй дургу байхгүй. Тэгээд чинь опицтэй би юу хийгээд байгаа юм. Танд ер нь бол сайзын талаар та ер нь юу гэж боддог? Сая ер нь хэлчихлээ л дээ ер нь. Ер нь бол нэг хамаарл бол байхгүй гэхдээ бас хамааралтай. Хамаарл байхгүй гэхдээ хамаарал. Яг янз бүрийн хэлбэр дуртай хүмүүс байдаг л да. Зарим хүмүүс ч болохоор юм урт юм нарийнхан шөрмөслөг нь дуртай байдаг. Зарим нь болохоор өргөн бүдөөндөө богино дуртай байдаг. Зарим нь болохоор юм бүр том дуртай байдаг. Зарим жижигхэн дуртай байдаг. Тэгээ хүн болгоны бас юу миний бодлохоор яг жоохон өргөндөө. Тэгээд нэг тийм урт биш байвал илүү зүгээр. Тэгээ та бол 30 орноор аялсан. Африкаар аялсан уу? Африкаар аялсан. Гэтэ Африкчууд өөрсдөө айгуу жижигхэн гэдэг юм байлээ. Гэтэ би Америкт нэг хараас туунтай боломж үзсэн. Амар байсан уу? Жижигхэн байсан. Оо тийм. Яг юм дээр тэр порнон дээр л ингэж гараад байгаа болохоос ер нь бол за нэг ялгаа байхгүй бүгд яг адилхан л байна. 0.5-аас 1 см-ийн ялгаа тэгэнгүүтээ заримын том заримын жижигхэн нэг янз бүрийн юм чинь. Тий, ер нь бол нэг хамаагүй дээ хэмжээ. Гэтэ бас хамаатай шээ. Би санал нийлж байна нэ. Бас нэг юм яриа гэж бодсон юм аа. Юу вэ гэвэл та бас блог дээр бичсэн би тэрийг үзээгүй байгаа. Гэтэ нэг алдартай
Монгол бөхчүүдийн порно байгаа. За тий. Тий. Тэр чинь Монгол бөхчүүд биш аахгүй юу? Биш юм уу? Бүхийн Хувцсан хүмүүс аахгүй юу? Яг тэгэхээр одоо энэ нэг янз бүрийн фетиш байгаа штэ. Зарим хүмүүс чинь одоо тэг цэргийн хувцастай хүнд татагддаг. Зарим хүмүүс тэнгуү чинь нэг Монгол бүхийн зодогшуулагч айгуу секси штэ. Ер нь бол тэг эрэгтэй хүнийг бүр айгуу гоё баяр харагдав. Та аль бүхийг дэмждэг их үү? Би бүх сонирхтгүй. Тэгээд тийм болохоор тэрнээс нь болоод яг зүгээр нэг тэр чинь нэг сэдвтэйгээр нөгөө хийсэн кино барилт хийчихэж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс нь болоод монголчуудтай тэр үчээс бөөнөр уурсан шүү дээ. Заддаг шуудаг одоо энэ уламжлал соёлоо та нар арайч тэгээ тий. Тэгээд тэнгуү чинь тэр ярих юм бол тэгэл Японд чинь тэгж ярих юм бол өөрсдөө тэр эзэн хаан манайхаа өөрсдөө хувцастайгаар хүртэл порно хийсэн байдаг байхгүй. Тэгээд ч Японд ч ер нь гажиг штэ. Японд ер нь гэхдээ тиймэрхүү янз бүрийн сонин үйлчлэгнүүд байдаг штэ. Одоо ингээл зүгээр ингээ яриад зовлонгоо ярьж мардаг, тэрвэрдэг үйлчлэгээ гэл байгаад байдаг штэ. Яг ийм секстэй холбоотой таны ингээд харж байсан вау бүр гэжсэн тиймэрхүү үйлчлэгнүүдийн жишээ нь юу яах вэ? Тиймэрхүү юмнаас би нөгөө мөнгө төлж секс их дургу болохоор ерөөсө тиймэрхүү юм дээр мэдгүй байна тий. Би ч гэсэн мөнгө төлж дургу гэхдээ заримдаа шаардлага. За тэгээд би бас нөгөө чамд өөр секстэй холбоотой асуух юм байгаа юу? Би сэдвийг жоохон гажуулах гэдэг шүү за. Бага. Би асуучсан нэг юу л тэнэс яг секс гэснээс илүү юу л да гей бидний яг гол удаж байгаа хүмүүс нь 19 настай хүүхдүүд байгаа. Тэгэнгүүт нь coming out тал дээр яг гэвэл энэ бүх юм чинь өөрийгөө танин мэдэх үү? Тэр талаар бас ярих гэж бодож байгаа. Манай маш чухал гэж бодож байна. Би хоёлаа бол яг блогноос ер нь coming out-ыг уншсан байгаа. Тэгтээ нөгөө таны нэг өнцөг гарч ирсэн. Заавалчгүй шаардлагагүй гэдэг нэг өнцөг байд юм байна шүү дээ. Тэгээд та ер нь яг магадгүй энэ талаар coming out-ын талаар ер нь юу гэж боддیں۔ Ер нь бол би бол заавалчгүй шаардлага байхгүй гэж боддог. Тэгэд жишээлбэл бүр шал юу ахаар жишээлбэл гей гэрэлт дэвш нь би заавал дэмждэг бол биш аахгүй юу. Гэхдээ сонголтууд байх хэрэгтэй гэдэг утгаар нь тэгээд юу coming out бол нэгдүгээр заавалчгүй шаардлага байхгүй. Гэхдээ хийцэн байхад дараад нь аягүй амар болчдөг. Тэгээд яг миний зүгээр нөгөө миний өөрийн coming out бол аягүй амархан байсан. Гэтэ би тэрийг хийх хүртлээр 31 2 хүртлээр угаасаа ээжтэй хэлж чадаагүй яваал гэсэн. Тэгээд тэгсэн чинь бид хоёроо ингээ харилцаа бүр илт нүдэн дээр ингээ хүн дээрээ тэгэлж байгаа байхгүй юу? Угаасаа би чинь бүхлөд нь том юм аа угаасаа нууцсан хэвээр ингээ яваад байгаа. Тэгээд яг хүн дээрс нь чамаа алах гэж бодож байгаа юм бол угаасаа хийгээд ташаалга байхгүй. Гэтэ зэрэгээр нэг адвенчер гэдэг шиг тий. За юу ч хийгээд үзчихье. Coming out хэлээд үзчихье тий. Тэгээ ойлгохгүй тэр чигээр зайлчих юм бол тэр л болно гэж ойлгоод яах юм бол гэдгсэн чинь харин азар ээж бол биш бас зүрх мөрхөө самгалж байгаа орж байгаа хэлсэн. Сүнжээ ээж болохоор миний шүтдэг Фредди Меркьюри энэ чинь нэг хэлсэн би бол угаасаа ойлгож гиснийхээ хажуугаар бас давхар би угаасаа чамайг мэддэг л байсан шүү дээ гэсэн үг надад өөрт эсрэгээр шок болж байгаа байхгүй юу. Би ч өөрөө нэгтгэж айхтар намраад байдаг энэ гэж боддгоо байсан. Гэтэ намрдаг л байсан юм байлээ л. Тэгээд гэтээ тэр нөгөө coming out чинь мэдээж нөгөө нэг энэ хоёр хүнд нь шок өгдөг. Тэгээс чинь маргааш нь манай ээж чинь нөгөө зүгээр ээж машин аваад юм мөргөж байгаа байхгүй. Тэгээд тэгснээ дараад нь би өөрөө шоконд ороогүй гэж бодож байсан чинь шоконд орсон байсан юм байлээ гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж чинь тэг хэлж байгаа үедээ нөгөө хэлж байгаа нөгөө хүнийхээ бас сэтгэл зүгийг бас давхар бодох хэрэгтэй. Тэгжэж хэлэхгүй бол тэг гинт клаб гэж яах юм гэдэг шиг тий. Гэх мэт айгүй олон юм бодож хэлэх хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг баг багаар нөгөө хинт өгөөд тий. Нөгөө мэлхийг чинь эхлээд чанж байгаа юм шиг эхлээд ус нотор ингүүд нэгэл баг багаар гад. Тиймэрхүү маягаар ингэж явуулахгүй бол шууд ингээл цохоо ячих юм бол яаж бодгоо шоконд орно. Тийм болохоор тэрэн дээр
яаж хэлэх нь амар чухал. Тэгээ хэлэх шаардлагатай үгүй юу гэдгийг бас өөрөө бодох хэрэгтэй. Тэгэнгүүтээ миний зүгээр анзаарч харж байгаа одоо аав ээжтэй амьдардаг залуу хүүхдүүд coming out хийснээсээ болоо хөөгдөө гэрээс хөөгдөө гараа авчихсан ч юм уу тиймэрхүү жишээж байгаад зөндөө байгаа. Тэгэхээр мэдгүй яг нөгөө тайминг асуух хэрэгтэй тий. Чи өөр ингэсэн ажилтай өөр ингэсэн бие даацсан нийнхаа дараа хэлэх юм бол аав ээж арай өөр гэж байна. Тэгэхгүй тэ нэг ялах юугаач мэдхгүй юм шиг хүүхэд гинтэйгээ хэлэхээр бас яг чи тий. Гэтэ тэр бүх нөгөө сонголч өөрийнх нь сонголт юм чинь. Харин тий. Би бол эсрэгээрээ яг нэг 19-д coming out хийсэн би гей биш үү гэх юм даа. Хүн болгоо би straight гэж coming out хийсэн гэж. Би straight шүү. Яг тийм асуудал болчиход байгаа хөх тий. Ер нь заавал уг нь бол нөгөө нийгэм нь чи өөрийнхөө тий нөгөө нэг бэлгийн чигээр юм чи заавал хэлэх шаардлагатай тийм юм байх ёсгүй байхгүй тий. Зүгээр л за гей бол гей state үстэй тий. Тэгэхгүй болохоор яг сайн ихтэй би state гэж coming out хийж байгаатай адилхан юм хийгээд байгаа байхгүй. Тэгээд би state гэсэн чинь ясна таны аав ээж чинь Отом дамжих юм байна. Гэтэ бас яг таны хэлж байгаа үнцэг бол маш чухал. Та бас тэр блог дээрээ бичсэн байгаа. Ер нь сайн бас бодож иж нөгөө тал яаж хүлээж авах нь хүлээж авах тал гэдэг хүн чинь бас байгаа шүү дээ. Тэ ээж мэж одоо аав маав ч юм уу тэр хүмүүс нь яг ямар хүн бэ? Тэрийг одоо насаар аамт амьдраа мэдсэн байгаа шүү дээ. Ямар реакшн үзүүлэх үү гэдэг юм уу төлөвлөж явахгүй бол бас амар эрсдэлтэй юм бас хийх магадaltaй. Тэгээд танаа ээж бол бас айгу гоё хүлээж авсан байлээ. Манай ээж яг угаас нэг урлагийн хүн гэдэг утгаараа ч юм уу тиймэрхүү байгаа. Тэгээд аав хэлэхэд бол бүр тоохгүй. Манай найзууд дотор байд юм уу? Тэгээд аавч яах вэ тэгэл бас юу юм чин тэр Нью-Йорк энтингээр тэнцэн тэгээд бас урлагийн хүн болохоор бас арай гайгүй л шүү. Тэгээд эсрэгээр нь би жишээлбэл ингээд нөгөө прокурор хүүхд нөгөө аав ээжтэй хэлсэн тэр юуг нь бас харчлаа байхгүй. Тэгээд эхлээд хөөгдөж гараад тэгээд 2-3 сар уран гэргүй амьдарч байгаа. Тэгээд сүлд нь аав ээж нь буцаа бууж өгч байгаа ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол харж байгаа байхгүй. Тийм болохоор тэгээ бас нэг миний анзаардаг зүйл бодож байгаа зүйл гэвэл яг ялангуяа одоо LGBT өсвөр насны хүүхдүүд амьтын дэмжлэг дутагнал байгаа. Ягаад гэвэл одоо coming out хийхээс үл найз нартаа хүртлээс ямар тийм айцтай байдаг. Тэгэнгүүт нь бүр нэг тийм одоо боломжгүй айлын эсвэл гэр ороод зүрж байгаа хүмүүс бүр хэцүү байгаа шүү дээ. Ягаад гэвэл гэрээс өөгд нь хаана амьдрах уу яах вэ? Тэгэнгүүт нь тэрнээс бас зөндөө олон асуудал гарч байгаа л да. Эсвэл нэг биеийн үлэлт юм уу нэг баригдаад идэг шүү дээ. Амиа олт бол бас хамгийн том асуудал. Тэгээд тэр чинь ямар ч нөгөө ирээдүйн харагдахаа болчихж байгаа. Тэнгүүтээ өсвөр насны байж байгаа coming out гэрээс өгсөн сургууль муулдаж амжихгүй болчихно. Тэнгүү чинь тэр өөртөө итгэлгүй тэгээд амар хэцүү зүйлсэн тий. За биеийн үнэлтийг бол би нэг гэж үүсэхгүй угаасаа. Өөрт нь юу эрэхтэй байгаа нь тэрийг аваад. Тэгээд хүн чинь угаасаа одоо ажил хийж байгаа чинь би үнэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр тэр бит бас би үнэлэхгүй яа. Тэгэхээр гараа үнэлж гинүү, толгойгоо үнэлж гинүү, эсвэл тэр эрэхтээ үнэлж гинүү гэдэг хэл ялгаа болохоос ш. Гэдэг утгаараа би бол биеийн үнэлтийг бол уг нь бол хууль ёсны болгоод эрсдлийг багасгах хэрэгтэй гэж бол боддیں۔ Тийм шүү дээ. Эмнэлэг шинжилгээг нь оруулаа тийм. Би бол ер нь байн гарч байгаа ер нь биеийн үнэлтийг хууль ёсоор ингээд батлая. Одоо Герман юм уу Голландын жишг орнууд байгаа биеийн үнэлэлт байсан байх болно. Тэгээд бас намайг мөрсөн биеийн үнэлтийг бас хуулиар бас хин жамаар байна. 150,000 төгрөг алдсан байгаа. Тэгээд би дараагийн асуултаа болохоор би Такашигийн талаар асуумаар байна л да. Тэгээд нэлээд олон жил ингээд партнер байж байгаа тий. Такашигийн талаар хоёрын яг нэг тийм хайр байгаа юм шиг надад бол санагддаг. Тэр талаараас ярил. Ер нь яаж танилцсан тий? 2003 онд танилцсан. Тэгээд тухайн үед би нэг залуутай үргэлжлэдэг байсан юм. Тэгээд тэр залуугаас салчаад дараагийн өөр залуутай үргэлж чагаад тэгээ бас салчаад тэгээд нэг өмнөх найз залуугаа нэг найз залуутай болохыг гэж бодоод тэгээд нөгөө интернетээр байхгүй юу.
Тэгэл тэр хоёрыг уг нь эхлээ ууцуулсан уулт хамт уулцсан. Тэгсэн чинь мэдгүй юу ч болсон бөө нэг мэдсэн чинь би өөрөө үерхсэн байсан. Тэгэхээр шийдээ. Тэгээ 2003 оноос хойш. Үерхэл тэгэл тэгээ одоо 17 жил зүг амьдарч байна. Тэгээ миний хойноос Монголд руу 7-8 жилийн өмнө хүрээд ирсэн. Одоо Монголд амьдарч байгаа. Тэгээ цог дидиг ажиллаж байгаа тий. Тэ. Тэгэл яг хуу угаасаа нэг миний хэлдэг байдаг. Хайр сэтгэл бол ээжээ хийсэн баяртай цагтай адилхан. Секс бол шинээр ингээд нэг бадсан сүштэй адилхан. Тэгэхээр нэг секс бол шинэлэг байх юм зүгээр байдаг. Яг нэг хайр эсвэл гэр бүлийн хайр ч юм уу тиймэрхүү юм ч болохоор яг нөгөө ээжийн хийсэн гоё баяртай цаг шиг тийм банк тийм байх хэвээр. Гэхдээ ээжийн хийсэн баяртай цаг болохоор хүмүүс ч нэг тоодохгүй шүү дээ. Сүши энэ гэхээр ч өстэй ямар гоё юм бэ гэдэг. Тиймэрхүү маягаар тэгээд тэр ч бодохоор одоо жишээл юу гэдэг бит хоёр бол хоорондоо секс энэ төр хийдэггүй. Хийх шаардлагач байхгүй. Яг тэгэхээр тэр чинь секс чинь ямар нэгэн тийм одоо шинэлэг гоё мэдрэмж авах хэрэгтэй. Тэгэхдээ бит хоёр бол одоо тэрэлдэл унтчихдаг тийм. Тэгээд иймэрхүү харцаа стрит гэр бүлийн дотор ч ер нь ховрол байт юм байлаа. Би одоо тэрийг зүгээр ингэж анзаараад байхгүй open relationship гэх юм уу да одоо ингээд хоёр хүн бие биендээ хайртай ингээд хамт байж байгаа. Тэнгүүтээ бас хин хинийгаа өмчлөхгүй одоо чи зөвхөн минийх биш би бол чиний эзэн ч юм уу одоо тийм юм ерөөсөө байхгүй ингэж одоо байгаа энэ нууц бас яг юунд вэ те хоорондоо одоо ойлголцсон ярилцсных л хатаад байна. Хоорондоо ойлголцсон ярилцсных шүү дээ. Тэрнээс ч тэгэл нэг нь юу гал за нэг гадуур хонцол баг худалчин зүгээр найзуудаа уучаад ирэхэд нь л хардаал ойрлол энэ байх юм бол тэр харилцаа шиг угаасаа бүтгэ болно шүү дээ. Тэгээ тийм болохоор ер нь нөгөө бие биенийг хүндэлдэг тийм харилцаа чинь л угаасаа харилцаа удаан байх гол үндэслэл болж байгаа. Тэгээд дээрэс нь шудраг байгаад яг нөгөө үнэ хэлээ. Хэлэх ёстой юм үнээр хэлээ те. За би инглээ. Би ингэх гэж байна. Гэдэг юм яриад ингэ явах юм бол угаасаа харилцаач хамаагүй. Тэгээ миний бодлоор хүний одоо тэг бэлгийн чиг хандлагаас эс харгалзан хоёр тал хамт байгаа юм бол эхлээд өөрийгөө хайрладаг. Тэгэнгүүт нөгөө хүнийгээ хүндэлдэг, хайрладаг байж игээл энэ ч урт хугацаанд одоо амжилтанд хүрнэ штэ. Түүнээс бол энэ ч бол угаасаа бэлгийн чиг ямар байхгүй. Тий. Тэгээ бас энэ дээр бас нэг сонирхолтой факт гэвэл та бас ном дээр бичсэн байгаа. Дэлхийн мундаг гавьяат хүмүүс бол ер нь гей байдаг. Тэгээ одоо бидний айгүй их мэддэг одоо дуучин, зураач, Фредди Меркури, Леонардо да Винчи, Микеланжело, дуучин хин маань. Миний яшд надад шинэ бичсэн зорилго нь шал өөр байхгүй. Уг нь болохоор дэлхий дээр байгаа бүх хүмүүсийн дотор тодорхой хэмжээний хүмүүс нь гей байгаа. Тэгээд тэгэнгүүт чинь те бүр тэр дампуу гэмт хэрэгтэн доторч гей байгаа. Тэг бүх хүмүүсийн дотор бол байгаа. Тийм болохоор нэг гейүүд нөгөө онцгой болохоор юм сод ухаантнууд тэр их байдаг гэдэг утгаар би бичээг байхгүй. Эсрэгээр нөгөө бичсэн өнцг нь болохоор айгүй их тийм өөртөө итгэлгүй хүүхдүүд байгаа штэ. Тэр хүүхдүүд энэ мундаг хүмүүс ч хүртэл гей байсан юм байна штэ гэдэг өнцгөөс нь харуулхаад ядаж нэг жоохон өөртөө итгэлсэн төрөх болов гэдэг өнцгөөсөө тэр бичсэн болохоос тэрнэш мундаг хүмүүс нь гей байдаг гэсэн юм бол би бас зүгээр миний хувийн бодол бол тийм байдаг. Би одоо зөндөө олон гей найзтай л да. Одоо миний эргэн тойронд нэлээд олон хүмүүс байгаа. Тэгвэл тэр хүмүүсийг би анзаарч байхад ялчгүй таны дээр бичсэн юм фактуудтай айгуу таарсан байхгүй. Одоо жишээлбэл одоо нүүр бодох мейкап артист ч юм уу те эсвэл одоо дизайн стилист талтай айгуу мундаг ажилтдаг ч юм уу те эсвэл хөгжмийн одоо нарийн гоё мэдрэмжтэй гэдэг ч юм уу. Тэгэж ингэж харахаар зүгээр би бол бас яг энэ тэр тархины одоо өөрчлөлт одоо арай өөр байгаа эднэр нь бол энэ хүмүүст илүү гоё мэдрэмтгий гоё байдлах юм байна да гэж зүгээр харж ирсэн. Тэгээ би нөгөө хоёр зүүн тарих баруун тарих тэрийг өдөрчтэй авчираад үгэл зүгээр ганыг тайлбарлаад өгч юм бол. Би тэр чинь одоо тэгээд одоо ерөнхийдөө бол баг мартсан байна л да. Гэхдээ яг гоо зүгээр тань чихэнцээ хэлчихв.
Нөгөө нэг за аль нь хэлээд мэдэхгүй. Баруун тарих нь болохоор нөгөө логик эрэгтэй хүмүүсийн нөгөө шин чанар байдаг гэдэг. Одоо нөгөө нэг хантер мантер тий. Тэгээд ангууч маягийн тиймэрхүү ангөрөө хийх мэт тий. Зүүн тарих нь болохоор илүү нөгөө мэдрэмтгий тэгэнгүүтээ юугээд тэгэнгүүт тиймэрхүү үнцгүүл угаасаа харагддаг гэхдээ тэрийг угаасаа хинч бас бүрэн нотлоогүй байгаа шүү дээ. Тийм болохоор бүрэн нотлоогүй юм бас тэгж ярих чайгүй сонин. Тэгэнгүүтээ миний бодлоор ер нь бол ингээд нөгөө ийм хоёр үнц юу авах вектор байгаа. За. Эртний үний вектор нь болохоор ангуучаас болохоор шууд ингэж нөгөө амар агрессив шууд ингэж дайрдаг тий. Чичирдэг. За. Тиймэрхүү байдаг. Эмэгтэй үний вектор болохоор угаасаа нэг гэртээ ингээд нөгөө нэг мөхт арай оолгоо ингээд байдгаас болохоор нөгөө нэг цаг хугацааны болохоор айгүй нөгөө боломжтой. Тэгэнгүүт нөгөө нэг илүү ингээд нөгөө ямиг уянгалах маягаар ингэж нөгөө нэг мэдэрдэг болчдаг. Тэгээ яг энэ хоёрын үнцэг яг нөгөө хүмүүсийн нөгөө дуртай кино өнтер бас гарч ирдэг штэ. Эхтэй хүүхдүүд ч болохоор нэг баймайлтантай юм дуртай байгаа гэдэг. Эмэгтэй хүүхдүүд болохоор романтик дурсан хайрлс. Тэгэнгүүт яг энэ зүгээр миний зүгээр нөгөө гэй хүмүүсийг болохоор нэг яг юм нөгөө нэг тэгэхээр энэ хоёрын ингэж ташаа орж байгаа байхгүй. Тэгэхээр хагас агрессив хагас уянгалаг. Тэгэхээр тэр утгаараа нөгөө ялангуяа 20 дугаар зуун гарснаас хойш тэр тий зохиолч нар кино зохиолч нар энэ дээр ч юм болохоор яг аль нь таах иймэрхүү юм хийдэг болохоор тэр нөгөө илүү олон хүнд хүрч чадсан гибрид тий proof тийм утгаараа тэр нөгөө нэг алдартай зохиолч энэ дээр гэсэн хүмүүс дотор гэх хүмүүс олон байдаг байж магадгүй гэсэн. Гэхдээ хинч мэдэхгүй шүү дээ. Тэгээ би бас тэр артикл дээр тэр зүүн төмсг нь илүү том байх мах гэдэг. Тэр бас амар сонирхолтой байсан. Би зөв барьж үзмээрсэн. Би яг өөрийгөө бодсон. Би өөрийгөө толноч харъя гэдэг. Тэгээ шүн байсан болохоор ёо залхуу өрөөж яасан л та шалгаагүй л та. Одоо чи яриад үзчих юм шиг шүү. Тэгээд хуруу гэдэг сан сонирхолтой бол байдаг юм байна. Анализ хийхгүй. Анализ. Тэгээд таа баг миний тэр артиклуудыг надаас илүү сайн санаад байгаа юм шүү. Биш нэг олон зүйлийг бичиж хайцсан болохоор. Нөгөө намингийн бас нөгөө нэг юм өрөө байдаг байхгүй. Таны санал бидэнд үнэтэй илүү хэрэгтэй гэсэн. Тэгсэн ис үсгэн унтсан гэсэн. Таны анаал бидэнд хэрэгтэй. Тэр мөрөөрэн зэттэйсэн. Тэгээд бас хэдүүлээ бас сексийн талаар, кексийн талаар бас арай л бага ярьчих шиг боллоо. Шүү жоохон нэмж ярмаар байна. Шүү нэмж яа тэр нэг гэвэл та ямар том ажлыг золиослж кекс хийсэн бэ? Ямар ажлаа хайж, мөрж золиослж кекс хийсэн бэ? Би угаасаа юм золиослдгүй би бүх юмыг зэрэг ажилладаг. Тэгээд яг тэр нэг банкираар ажилладаг гэсэн чи амар завгүй биш өглөөний 9-оос шөнийн 3 хүртэл ажилладаг. Тэгэхээр мэдгүй тэгэл дундуур нь тэгэл болохол мэдгүй хичтгэл байсан шүү дээ. За тэгвэл таны бүр амар сонин газар хийжсэн тийм одоо локейшн. Яг тийм сүртэй юм байхгүй. Би ерөнхийдөө болохоор яг нэг түрүүний хэлээд шүү дээ нөгөө эмэгтэй хүн чинь гоё кекс эрэгтэй хүн болохоор махал их мах байхад болдог гэдэг шиг. Би болохоор яг тэр нөгөө эрэгтэй хүний тэр их мах байвал болдог гэдэг тайп их байхгүй. Тэгэхээр нэг тийм яриад ах сонирхолтой секс бол тэр нь бас байхгүй. Би угаасаа чамд хэлсэн шүү дээ. Би секстэй мууштай гэж. Та ихтэй ам базлаач гэдэг. Гэтэ ер нь одоо ингээд орнуудаар нь ингээд бодоод үзэх юм бол та ер нь тоомоо гаргаж ирсэн нөө одоо тэдэн орны хүн байсан байна. Тичнээ хүн байж мэж гэсэн юм байна. Одоо тоогоо алдсан уу? Тоод гаргаж ирсэн. Одоо тэгээд секс их айгүй удсан болохоор ч тэгээд мартсан байна шүү дээ. Гурлаа адилхан юм байна. Одоо нас явж байна. Ер нь бол юу бас нүдгчийн нэг асуултаа гэх хүмүүс ер нь би бинийгаа яаж үддэг яаж одоо тэгээд сэтгэн гэх юм уу? Чөтө бүгд адилхан л хэлгүүт. Тэгэл одоо харцнаас эхлээл ч юм уу тий. Тэгээ харцмааснаас тэгэл нүдмүүд нь яаж харагдаж байна нэ тэр. Гэтэ одоо нэг тийм сонин ийм юм байдаг штэ. Одоо бид нар бол ингээд зүгээр нэг ингээд
би бол тэгтээ жоохон мэдчихэд байт юм а. Хараал ингээл за мань хүн бол гэж юу мэддэг. Тийм бол байдаг тийм. Харин тийм нэг юм ангийн хүн бай шүү гэд ингээд нэг юм надаа юм мэдрэмж төрөөд байдаг байхгүй юу? Та бол яг тэгжил тэр нь одоо юугаараа байд юм болоо? Өстой харцлах та бодвол. Нөгөө хүмүүс рүү хинлүү харж ийн яаж ийн чинь тий. Тэгээд жишээлбэл би эмгтэй хүн л бол хэзээ ч ингэж харахгүй байхгүй юу? Аха. Тэнгүү чинь нөгөө нэг чи одоо нөгөө нэг ингээд харж байгаа шүү дээ. За. Илүү их эрэгтэй хүн харж ийн илүү их эмгтэй хүн харж ийн тэр л байх л та бодвол сайн мэдгүй байна. Пост бүр нэг тийм үг байдаг амар тийм үг. Тэрний үг гэвэл нөгөө юу гей радар. Тэгээд гей радар гэдэг. Гэтэ Монголд тэр нь айгүй ойлгомжгүй. Юу гэхээр жишээлбэл Япон гадаад ч хүмүүс ч биеийнх нь өдрөө шууд ингэж харахаас өөр нь айгүй яадаг шүү дээ танихгүй юм бол. Монголч нь тэгэл ингээл годамжаар алхаж чаач айгүй хөөрхөн боо юм аа. Залуучууд малуучч ингээл бүр илт ингээл хараал тэгэл хар солонгооч нь айгүй болоо. муу юм болоо биш юм болоо гэдэг тиймэрхүү юм төрдөг. Тэгээд тэр нь гэсэн чинь эсрэгээр зүгээр л тэг өмсөн хувцсан ч юм уу юу ч гэдэг нэг шал өөр юм харж ирсэн байж магадгүй. Тэгээ Монголд айгүй тийм ойлгомжгүй. Тэгээд одоо харцгаа болсон дээр үчин тэгэл юу тийм хөтлөшөөрэй яваад байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр мэдгүй тэр өөрсдөд нэг цаанаас нэг өгтцэн нэг юм хараад надад байна. Гэлээ. Тэгтээ ингээд стрейт хүмүүс ингээд стрейт хүнд яг ингээд дурлж морлаад бүр амар хүсч хүсээд бүр хэцүүжсэн тийм байдаг. Миний харин тэр нөгөө түрүүний яриадсан тэр нөгөө амсны асуудал 10 жил гэсэн. Тэрнээс хойш болгаагүй. Байхгүй, тэрнээс хойш байхгүй. Ер нь тэр миний радаас гайгүй ажилладаг болсон тийм. Тэгээд тэр радаас ер нь явж зүгээр туршлага юм биш үү. Тэгээ бас та нараас тийм энэ номыг худалдаж авах юм бол Микеланжелогийн дүүх байгаа. Бүр 65 таа бүр дурлж мурлж байсан. Чайковскигийн нөгөө нэг 60 бараг 70 настай 13 төрөлтэй хөвгт төрж ирсэн түүх мөхөдрөө. Тий, сайн түүхэд үлээ. Тэгээд бас одоо ингээд нөгөө яг урлагийн ингээд нөгөө commodity хийсэн ингээд хүмүүс чинь ингээд гэр бүл мүлээ баталгаажуулаад хүүхд мөхт авцсан одоо тий Рики Мартин ч юм уу эсвэл одоо нөгөө How I Met Your Mother-ийн хин юм биш тий. Тэгээд ингээд харж байхад ер нь ингээд илүү л одоо өөрсдөө илэрхийлж ийн ер нь бол одоо энэ бол угаасаа л орчин үед энийг бол хин нэгэн хөндлөнгөөр харах шаардлага болцсон. Угаасаа хүн бол хүн шүү дээ. Тэгээд өөр сексийн холбогдлолтой юм асах уу? Үдчийн асуулт байгаа лөө. Динийг асуултуудыг энэ бол ёо шууд биш юм бол ямч хэлсэн нь бол хариулт байгаа гэж би бодож байгаа. Танд бас битэр ер нь өөр хэлцүүл байгаа юу? Ярьж болно. Одоо реклам хийчихгүй те. Манай диди болоо. Орч нэг үзээрээ. Тагаш эсэгээр нэгсэн шүү дээ. Битээ реклам бий. Ядаргатай олон янз юмнууд орж ирээд. Тийм. Тэр чинь 3 давхар төлөө 4 давхар төлөө 2-3 давхар нэгтэй. Одоо 3 давхрыг гал ашиглаж байгаа. Тэгээд ер нь айгүй олон газар байсан шүү дээ хаан за. Би анх бол Hyper-ed би ажилладаг байсан байхгүй. Тэгэхэд тэнгисийн хажууд байхад хаан зурууд ордог байсан. Тэрний дараа чинь Монгол банкны тийшээ явчихж байгаа. Тэгээ Мосийн тэнд бас нэг байсан. Тэгээ одоо бол барилгачдын талбай тэнд байгаа. Тэгээд тэрний дотор нөдлөн жил Шангрилагийн тийшээ нэг атсан. 7 хоног болоо хөөгцөн. Яасан бэ гэсэн чинь нөгөө нээлтийн пати гэдэг. Тэгээ би нөгөө тахаш нөгөө хүн битэд удаад гараа гэдэг чинь энэс холбот. Нээлтийн пати гэдэг патид нэгсэн чинь 150 хүн ордог газар 400 орчим хүн босгоо. Тэгэнгүүтээ нөгөөдөл чинь мэдээж нөгөө дотроо багтахгүй. Гадаа мада гарч юм татаад юм байж байгаа. За тэр нь яах вэ? Тэгсэн чинь тэр чинь нөгөө нэг тэр нэг офисны бэлтгийн 2 дахь байсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө балаа юм чинь 3 дахьт нь гарч нөгөө нэг секс хийж байгаа. Камерт бичигдсэн. Яа. Тэгээд ямар юмуд ороод ирсэн ингээд 7 хоног болгүй хөөгд гарсан.
Тэгээ би ч одоо тэрэн дээр ч баг 8 сая төгрөг шатчих. Пүү. Тэгээ нөгөө түрээсээ төлсөн байсан. 7 оноо л тэгэл гарчиж байгаа тэр газаасаа ёо. За дүүж надад нэг асуулт Тэр байна. ихтэй Galaxy-с хоёр ямар хоёр газар мөн биш. Юу яах вэ? Харин тэг гарч яваа гэртээ очно буудалтай орно тэг. Тэгсэн чинь шатан дээр хийцэн тэгээд камер тийчихсэн. Тэр бичлэгийг үзсэн үү? Хэр шат. Үзээгүй шүү дээ. Ер нь тэг гейд хоорондоо хэрэг ер нь хэрэгтэй зодтолдог ер нь баармаар дээ. Ер нь бол Монгол гейд гайгүй шүү дээ. Гайгүй. Ер нь тэгээд би нэг ихэнх дээрээс таньдаг болсон байдаг болохоор яг дээр өдөр 2018 12 онд бол угаасаа асуудал зөндөө байдаг гэсэн тэгэл бараг талцж байгаа л зодтолт нь янз бүрийн болно. Найз залуу найз охиногоо булаацт минь гэсэн юм. Гэтэ тэр угаасаа хүмүүс мэддэг. Тэр драма бол угаасаа байд юм л. Би эртээ ханзаа ороход л хажууд л нэг эксэн л нэгэн руугаа уурлаал ингээд байгаа байхгүй. Тиймэрхүү юм болж илээ. Гэтэ би бас Facebook-ийг чинь харж байхад ер нь нэг 2 жил ингээд задуулчлаа модулчлаа гэсэн юм харсан. Тэр одоо санамсаргүй байдлаар юм уу эсвэл хүмүүс ингээд ямар нэг байдлаар хомофобиа хөдлөөд ч юм уу тэгээд байгаа мó эсвэл тэр эхнийдээ зодуулсан ч юм бол хомофобиа хөдлөөд гэсэн. Тэгээд тэр чинь нэг 5 залуу намайг бүр чирж гаргаж байгаад дээрээс дээрсэж байгаа. Тий. Ямар хачин юм бэ тэг. тий одоо гей гэдэг үндслээр л одоо тийм үйлдэл хийж нэгдэг шүү дээ. Яг үндслээр мэдгүй гэхдээ ер нь бол хомофоби л юм. Тэрээс зөв зүгээр танихгүй нэг тий. Тэгээс бөөнөрөө тэгж зодгүй шүү. Тэг яг нэг 5 залуу зүгээр ингээд гівник полник бол that's so really gay. Тэгээд хамгийн гол нь яг хамгийн их асуудал гардаг хүмүүс ч юм болохоор өөрөө гей хэрнээ. Тэрийг нөгөө нэг нуугддаг ингээд бүр яадаг хязгаарлагддаг. Тийм хүмүүс тийм хүмүүс хамгийн их асуудал гардаг. Тэрнээс зүгээр эцсийн дундээ тэ стрейт хүмүүсээ энэ хүн гей ч юу ч пад байхгүй шүү дээ. Мөр өөртөө юм секс хийх гэдэг байгаа шүү дээ. Тэгээ миний үчинд одоо чи стрейт байна уу? Би чамд цогч байхгүй шүү дээ гэдэг шиг. Тэгээд тиймэрхүү утгаараа юу тэгээ яг гей одоо нэг openly гей хүмүүс хоорондоо олзодлох юм хүмүүс айгүй гайгүй. Ер нь гэхдээ нээлттэй гей байх нь илүү л амар юм. Илүү амар тийм. Тэгээ тэр хоёр дахь задуулсан нь бол яасан ингээд зүгээр санамсаргүй танихгүй хүмүүс байсан. Ер нь танихгүй хүмүүс л байна. Ирчүүд тэгээд сонин шүү дээ. Харин ирчүүд одоо явчихсан. Би яг одоо бол тийм эмгтэр юм. Арморндоо задлт нээ. Тэр их энерги тэгээ өөр юм дээ тийм гарах юм аа гаран дээр биш тийм оожгоогоор юм байна шүү дээ. Тэрүүгээрээ задаж мадаа. Тэрүүгээр одоо ингэ алдчих юм уу? Би бас түрүүний зүгээр яран дээр ингээ харж байсан чинь та өөрөө хөхөх дургу гэдэг шүү дээ. Хөхөлөх бол дуртай байсан. Хөхөлж дургу. Оо тийм үү? Тийм хүмүүс бас байх юм те. Төрөний дугаар дээр амраа бас тэгээдсэн байхгүй. Би бол их дургу штэ. Яах вэ гэдэг ингэдэг тийм. Болтоо. Тийм. Ер нь л нэг ам бол нэг орал секс бол нэг онцгой юм шүү дээ. Яг хүн дуртай хүмүүс нь бол зөндөл байгаа л байна та. Таны би байхгүй. Нэг охин асуусан байсан ерөнхийдөө эрэгтэй хүнтэй анал их ямар байдаг, эмэгтэй хүнтэй ямар анал их ямар байдгийг би хариулчихъя. Эрэгтэй хүнтэй анал их юм бол ер нь хойшлох өстэй байдаг. Шууд жокороо тэрлээ. Эмэгтэй хүнийг wax төсгүй байдаг. Тийм. За ерөнхийдөө бол ингээд сайхан өнөрчлөө тэгээ зориг ахта бас урлаг хүлээж аваад илэн далангүй гоё ярьсан. Маш их баярлаа. Пивэр дайсан баярлаа. Зүгээрээ. За тэгээд өнөөдрийн дугаарт бүгдээрээ Ханзо Диди клубын захирал зориг ахыг урьж орууллаа. Үүсгэн байгуулагч зориг ахыг урьж орууллаа. Тэгээд бид нартай нээлттэй журдлага хүлээж авсан баярлаа. Цаашдаа ажил нь амжилт хүсье. Бид хоёр тэгж Диди орноо гэж байна. Баярлаа. Орж ирээд гэхдээ зөндөө их мөнгө үрээрээ. Тэгнэ. Зөндөө орлого оруулнаа. За баярлаа. Тэгээд баяртай дараагийн дугаараар уулзцгаая. Bye.